Хай. Хай. Сайн байцгаана уу? Бид амьд байгаа шүү. Биднийг хүлээсэн. Үе үе амьд байгаагаа. Тэг нэг үе үе амьд байгаагаа нэг хальталт мэдгэсчил болцдог болчлоо. 5 сард гэхдээ одоо эн чинь яг 4 сарын сүүлээр ороод 5 сараас жигдэрчих байх гэд би бас хувьдаа аягүй төлөвлөсөн байгаа шүү дээ. Чи төлөвлөсөн үү гэсэн. Би 6 сар гараад жигдэрнэ гэсэн. За яг би 5 сарын чиний завгүй байх үеэр би бас нэг бодсон юм бэ. Надад бас бодсон юм бэ. Хоёлаа чинлаг энэ оны анхны дугаар хийхдээ одоо ингэж жигдэрх юмтай байгаа хаа гэсэн. Онон жигдэрх 25 он дуслаа. За ах вэ тэгээд үзэгчд сонсогчд минь биднийг ойлгож байгаа. Тэгэл яваад ойлгож байгаа. Тэгээ яваад тэгээ. Стэй сайхан хайртаач бид хоёроо тий ингээд алуулсан чи ингээд сонсч идэг. Сонсогчд та бүхэндээ баярлалаа. Тий шин дугаар орсон байна гэд ороод ирсэн бүх хүнд баярлалаа. Тэрний дараа бас хэд хоногийн дараа бүр хэдэн сарын дараа нөхөж өнтер сонсож байгаа бүх хүмүүст бас баярлалаа. Бид хоёр тэгээд угаасаа энэ жил амар дугаар моор хийж байгаа гэж өөрсдөө дарамт болж тэрэндээ стрессдэггүй айгу сэтгэл амраар сайхан байна гэсэн бас зөвлөлт тавьсан. Тий тэрнгээр явж байна. Тэгээ Ари амир хөөрхөн уг нэг дугаар бичих гэж оролцсон юм бэ нэлээ. Оролцсон нэг хөөрхөө. Би нэг хүүхэдтэй бас нэг жоохон бие биетэй найзтайгаа нэг айгу гой дугаар бичих гээд. Тэгээ бид хоёр чинь нэг Монголд Америкт 2 цагийн зөрүү тааруулах гэж байгаа нэгдүгээрт хоёрдугаарт 2 хүүхдийн хуваар тааруулах гэж байгаа. Тэгээд лаг өглөө босоод бичих гэжсэн чинь Монголд орой болоод манай найз хүүхдээ унтуулах гэж унтуулчаа залгая гэд унтуулах гэж байгаад өөрөө хамт унтцсан байт юм аа. Би бас яг сая тийх гэж шүү дээ. Саясыг мэрэгнийг унтуулчаа сууж интэй тий. Тий. Би бас энд одоо орой өглөө болж байна. Болж байна. Тэгээ саяг бас хүүгээ унтуулчаад унтахаас өмнө бичих гэсэн чинь амжсангүй тэгээд за унтуулчаад бичиж гэл яг окток болол тохирцсан. Тэгэл хүүгээ унтуулаад номоо уншичаал хоёлаа хөвтөл. Тэгээд би бас яг нэг унтчих магадгүй гэдэг айгу унтахгүй позор байжсан байхгүй. Тэгсэн чинь нэг бицээр бодож чинь. Унтахгүй позор унтчих идэг шүү. Тий. Нэг бицээр нь унтчих чинь. Тэгээс баслаа штэ яа. Цагийн зөрүүч бас хэцүү маа. Бүр яж хат яг 12 цагийн зөрүү юу? Харин тэ нэг нь нойроо золиослох болчихж байгаа байхгүй. Харин тийм. Тэгэл одоо ээлжлэл золиослол сууж байгаа. Харин ээлжлэл. Зя. 3 сарын сүүлээр дугаар хийсэн шүү дээ. Юу яриа гэж үлээ. Хойлоо 4 сард ерөөсөө ямар ч дугаар хийгээгүй юм байна. Хойлоо 3 сарын сүүлээр дугаар хийсэн юм байна. Тийм. Тэгээд юу болсон бэ? Тийм, правил тэрнээс хойш сайхан. Ер нь энэ дугаар дэрнийх амар сүртэй тийм юм гэсэн яг сэдв гэхээс илүү зүгээр жоохон сүүлийн үед амьдралын сонь сайхан юу болж юм. Тэгээд тэрнээс урган гарсан бодол мэдрэмжүүд юмнуудаа зүгээр бодрол ухаарлаа. Тийм бодрол ухаарлаа. Ховжив юу гэдэг. Тэрнээс хойш чинь ариун зул тэнд айгу том шийдвэр гаргацсан байж байгаа. Тэгээд би болохоор Япон авчаад ирсэн. 10 сарын талд нь байхгүй байлаа. Тэгээд ирээд нөгөө нэг үлдээсэн олон ажил маань өөдөө сайн байна уу? Та одоо ажиллаа хийж өрсөн мөнгөө буцаж олно уу гэд. Тэгээд баахан ажиллаж чаад. Одоо reality та ирнэ үү? Тий. Та өөрөө яас их хоол идэж яас их мөнгө өртгөн одоо тэр мөнгөө эргэж олно уу гэд намайг хүлээж ялаа л да. Тэгээд Аригийн бас аялын сонь сайхан байх нэг ярив. За минийхийг ярьчаа чиний том мэдээг дуулгая те. За тэгээ. Миний сонин би дандаа сая нөгөө нэг би угаасаа ч нэг амар олон газраар явж үзчихсэн биш. Тэгэл одоо ер нь явах болгонд л анх удаа очиж байгаа газар болж байгаа юм шүү. Тэгээд би сая Японд анх удаа очиж үзсэн. Тэгээд 8 хоног байхдаа 3 хот орноороо дамжчихчих шүү дээ.
бас тэ үнэхээр би бол өөрийгөө бас үнэхээр сайхан тэндэг хүн юм байна гэдгээ айгу дахин баталж чансаатай хайстай тэнхээтэй нэг ч өдөр ёо гэж би тэнхээтэй тэнэгч тий гэж шүү дээ. Нэг ч өдөр би ядарч ин зүдэрч ин хөл ёо гэж би хойш суусангүй арга шивтсэнгүй өглөө босоод л гараад л ерөөс тэнэл явчихгүй. Тэгээ Токиод 3 хоноод Осака ороод Киото орчоод Японы аялал туссан. Тэгээд Токиод байж ах үед тэнд байгаа Монгол найзуудтайгаа уулзсан. Тэгээд нөө инженерийн зургийн үзэсгэлэн яг нээгдэж таарсан. Миний инженер сая нөгөө тэнд гэрэл зургийн үзэсгэлэн Токиод гаргасан шүү дээ. Тэгээ яг нээлтийнх нь өдөр миний маргааш өглөө явна гэх нөгөө өмнөх ойроо байж таарад тэгээд ашгүй инжигийн үзэсгэлэн үзээд тэгээ бөөнөрөө монголчууд байсан уу? Тийм яг би яг нөгөө нэг 8-аас хаана гэд бодцсон. 8-аас үзэсгэлэн хаана гэд бодцсон. Газуур явж агаад нэг 7 молоо гэд очичнаа гэж бодцсон явж исэн чинь 6-аас хаах байсан байдгийн. Тэгээл өстө нэрэ 5 гээл метрон суугаал би нөгөө нэг юу үзчихэд team lab үзчихэд team lab-ийн ганцхан тасалбар дангаарын тасалбар олдохгүй тэр нөгөө нэг тэр нэрээ амар гоё юм байсан. Би амар дараалалгүй яриад байна те. Нэг мэдсэн чи. Тэр team lab гээд sorry амандаа юм ичээд би нөгөө нойроо сэргэх гээд нэр сэдэд байгаа маа. Тэгээд тэргээ зажлаад байж энэ. Team lab гэдэг нөгөө нэг айгүй олон оронд бас байгаа одоо дижитал галерей гэх юм уу. Тэгээ Токиод байдаг нь болохоор миний очсон болохоор ийм 3 заалтай 3 ийм хэсэгтэй. Тэгээ гуруулаа өөрсдийн гэсэн ийм мүүдтэй дандаа тийм дижитал арт workshop-уд байгаа байхгүй юу? Forest, garden, water гэсэн юм 3 хэсэгтэй. Тэгээд нэгд нь бол багадаа 1 цаг байхаар юм байлээ. Яг цагаас цаг 30 минут нэгэнд нь зарцуулагдахаар тэгээл нөгөө нэг чи гэхдээ олон зургнууд харж исэн биз дээ. Одоо нэг юм ханаар нь дүүрэн ингээл нөгөө Ван Гогийн ингээл зураг мураг ингээл тэр зурагны ингээ голдноороо суудсан юм шиг энэ төр нэг юм тэм дижитал артууд байдаг штэ. Тэгээд яг тийм ийм 3 ийм үндсэн өөр юунууд байгаа байхгүй юу? Дижитал артууд байгаа байхгүй юу? Тэгэл яг тэрнийх нь голд нь ороод нөгөө нэг ийм цаасан дээр зураг зураад тэрийг скандад оруулчингууд тэр зураг нь ингээд ханных нь бүтээл дунд ороод ингээ яваад идэг энэ төр. Тийм юу харж ясан уу? Би нэг шувуу будаж тэр дотор оруулаа. Тэгээ миний шувуу чинь тэнд нисээд. Тэгээд очиж үзэж байгаа хүмүүс нь өөрсдөө тэгээд юм зураад байгаа. Тийм бүх юмнуудаа өөрсдөө оролцоод ингээ авчдаг. Тийм тэгээ зарим хан нь болохоор айгүй бол ийм өнгийн бөмбөлгнүүд очоод хөрөнгөт тэр бөмбөлгнүүд нь хагардаг ч юм уу эсвэл өөр тийшээ ингээд нөгөө нэг миний интерактив сенсор амар сайтай тийм интерактив тиймгүүтлээ миний нөгөө нэг хурж байгаа тэр одоо юунуудыг ингээд оролцуулаад ингээд тэнд бүтээл нь өөрчлөгдөөд ч юм уу нэмэгдээд ч юм уу ингээд өөрсдөө тэр хэсэг нь болоод явах нь амар гоё юм бэл. Тэгээд нэг forest garden гэдэг хэсэг нь болохоор амар том толон ийм заал тэгээд дээд таазнасаа ингээд доошоо амар урт ийм амьд цэцэгнүүдийг ингээд батоник юмд ингээ хийцэн. Тэгээд ийм тэр цэцэгнүүд нь тэндээ ингээд чигшэлтэйгээ ингээ ургаад байгаа байхгүй. Тэгээд дээшээ доошоо гэд амар удаанаар ингэж дээшээ доошоо хөдөлдөг. Тэгээд тойроод ингээд юу болохлээр тол болохлээр тэр ингээд амар юм хязгааргүй маш их цэцэг таазнаас ингээд буугаад ирсэн юм шиг доошоо харангуут нөгөө нэг дээдлийн цэцэгнүүд ч бас доод шаланда ойж харагдаад тэгээд тэр бүр амар гоё байсан бас. Маш их тийм амар сонирхолтой. Тэгээд яг нөгөө нэг inner child дотоод хүүхэд гэж яадаг бол яг тэр нэг юм өөрийгөө яг жоохон хүүхэд болсон юм шигээр мэдрээд тэнд миний бүр ингээд баяр хөтгөрөөд тэгээд энэ дотор ингээд нөгөө ганцаараа явж байгаа болохоор нэг юм хуваалцмаар юм шиг санагдснаа ингээ бас яг хуваалцч болохгүй дотроо нэг гэж яваадсэн.
Нэг сонин ингээл дотроо ингээл баярлаад тэгэл эхлээл нөгөө нэг би энэ утасныхаа энэ хүлээгээ авчихсан байсан байхгүй. Тэгэл эхлээл нөгөө нэг энд тэнд тавиал өөрийнхөө зураг мургийг ч юм уу энэ тентхийн зураг мураг авахтаа жоохон ичээд байснаа. Үе би чи энэний тиктиг ингээд Монголд байхдаа л аваад үзнэ гээл өдрөө зоогоол ирсэн. Тэгээд би энэ дотор байгаа хүмүүстэй эргэж таарлах магадлал хэдэн хувь билээ. Би ер нь бас яагаад ичээд байгаа билээ. Хүн болгон л энд бас зураг аваад явж штэ гэж удаад ичгэлцсэн. Тэгэл баахан зураг морог авсан. Амар гоё. Гоё сторинг тэгэлсэн штэ. Тийм, тэгэл боо стори хийгээл дараа нь хэдэн пост хийгээд байгаагүй юу. Тэгээд яагаад нөгөө нэг юм таацнаас ингээд шал хүртэл нарийн унжцсан юм лед гэрэлнүүд тэд нар ингээд өөрсдөө өнгөө шилжүүлээд ингээд тасдаг. Тэнгүүт чи ингээд амар юм хязгааргүй жижигэн цэгэн юм гэрэлнүүд донд орцсон юм шиг. Гинт харанхуй алж яснаа. Цав цагаан болж тэр юунууд нь ингээд хасаал. Бас тэгэл ер нь бол тэр заалнууд нь бүгдээрээ л толиор ингээд хүрээлэгдсэн байгаа болохоор тэнд байгаа бүх юмнууд хит дахин үржигдэж юм хязгааргүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэл амар сонирхолтой. Тэгэл яг тийм лаб гэдэг юм уу тийм. Тийм тэр team lab гэдэг тэгээд Нью-Йоркод байд юм бэлээ. Ер нь бол өнөөрөө та 3 наана үзүүл амар сонирхолтой. Тэгээд зарим хэсэг нь угаасаа нөгөө орхотоо та гутлаа талаад хөл ноцгоо ороорой гэд ийм зааварчилгаануудтай. Тэнгүүд алхаж явж ангууд зарим хэсэг нь ингээд ийм устай ч юм уу. Тэгмэр юм сонин ийм бүх юм хүний 5 метрхүү бараг 6 метр хүнд зориулаад ингээд үцэж харах мэдрэх. Одоо юу байдیں۔ Тэр бүх хүмүүстд ингээд зориулаад хийцэн. Тэг амар гоё юм. Дотор бол айгүй гоё юмнууд үлдсэн. Амар гоё мэдрэмжүүд яг тэр үед ингээд ургаж гарсан. Айгүй гоё ясан. Би бүр баярлал уйлж гатж байгаа юм шиг санагдаад зарим хэсэг дээр амар сонин мэдрэмжүүд орч ирэлөө. Тийм. Юу инженеаш болохоор юу штэ мэдгүй хүмүүс байвал нөгөө баримтат гэрэл зурагч Монголын тийм баримтат гэрэл зурагч инженеаш залуу байдаг. Тэгээд анх удаага тийм үзэсгэлэн гаргаж юм л штэ. Тэг яагаад заавал Японд гаргасан юм бол? Тэгээд тэр нь юу юм байлаа? Тэр галерей нь болохоор ерөнхийдөө гэрэл зургийн үзэсгэлэнгээр дагнаж гаргад юм уу гэж би ойлгосон. Гэхдээ хүмүүсээ бас юу яагаар чеклээрээ Ом галерей гээд яг Шинжуку гэдэг чинь Токиогийн бас нэлээд том дүүрэг төв нь. Тэгээд тэнд байдаг галерей. Тэгээд урдах ондоо одоо нэгсэндээ 24 онд 25 онд дэлгэхдэх үзэсгэлэнгүүдийнхаа шалгаруулалтыг хийгээд тэгээд тэндээ тэнцсэн юунуудаа өдрүүдэд цоогоод тэг 25 ондоо үзэсгэлэнгүүд нь гардаг. 26 онд үзэсгэлэнгээ гаргахыг хүсвэл 25 оны шалгаруулалтанд аплайдах хэрэгтэй байлээ. Тэгээд нэлээд олон хүмүүс бас аплайддаг. Тэгээд тэр болгон бас тэнцдэг. Тийм бас нэлээд шалгуур өндөртэй галерей. Тэгээд урд жил цаадах чинь материалтлаа явуулсан байсан чинь тэнцээд тэгээд яг энэ хугацаанд 20 хоног байсан уу? Өөрийнхөө гэрэл зургийг дийлгэх үзэсгэлэнгээ гаргах тийм боломж олдсон юм бэл. Nice. Тийм тэгээд цаадах чинь бас Японд өөрийнхөө гэрэл зургуудын цуглуулга юу болгоод ном хэвлүүлсэн бэлээ. Ном гаргацсан бэл. Тэгээ одоо 5 сард тийм энд номын баяр болдог шүү. Тэгээд номын баяр дээр зарагдах юм байлээ. Тэгээ Японд хэвлсэн болохоор чанар нь бүр шал өөр, цаас нь өнгөн дээр нь байгаа зургнууд нь фото зургийг ч бас тэгж ном болгоод хэвлэх чи хэцүү шттэ. Тэнгүүд айгуу гоё ном болсон байлээ. Чанарыг гаргахад тийм. Тэгээд би нөгөө тэнд авчихаар ачаанд хэл нэмчих гээд тэгээ за Монгол зарагдах юм бол Монголд очиод авъя гэл салсан шттэ. Тэгээ таад бас энэ инженашийн зургийг үзмээр байвал угаасаа өөрийнхөө Instagram дээрээ зургнуудаа тэгээ Facebook дээр зургнуудаа тавьдаг инженаш гэд хайгаад үзвэл маш сайн Монголын баримтат гэрэл зурагч юм байгаа шүү. Амар юм өөрийн гэсэн характертай зургууд авдаг те ингээд зургуудыг харахаар нэг тийм ямар ч тавилтгүй тий. Тийм ямар ч тавилтгүй амар бодит үнэн хурц зарим нь амар хурц юм шиг.
нэг тийм айгуу сонин ийм шал өөр зураг байд юм аа. Тийм байгаагаа л харуулсан юм шиг тий. Тэгээ хөрөг зургнууднаас айгуу гоё. Тий. Тэгээд Японы юм маань яасан. Бас нэг мундаг гэрэл зурагч юм бас Японд очоод гүцгэлэн мөнгө гаргаад лагл байгаа юм байна да. Хүй төр хүлээж агаар би энэ гадаа нэг юм болоод би нэг секунд таарч нэг секунд төр хүлээж агаар. Гадаа нэг юм болоод байна уу? За эргэн ирлээ. Тий, тэгээд би нөгөө нэг тэр team lab-ыг үзчихэд тэгээ инжигийн үзэсгэлэн лөө айгу яарч утсан. Тэгээд бас ингэсэн. Нөгөө team lab-ийнхаа тикетийг авах гэсэн чинь тэр чин хэрвээ Япон руу явхаар төлөвлөж байгаа хүмүүс тэр team lab-ыг үзэж байгаа бол айгу эрт тэр нь бүр 2-7 хоногийн өмнө за 7 хоногийн өмнө билетээ аваарай. Тэгэхгүй бол яг очоод шууд тикет аваад орно гэж байхгүй. Өмнөх өдөр нь ч юм уу, өмнөх 7 хоног энтерт нь ер нь бол олдох магадлал айгу бага. Тэгээд миний бас дан шууд нөгөө team lab-ийн билет олдохгүй би тэр set билет авсан хгүй. Тэр нь болохоор хамгийн бага үзэх юмтай байсан. Тэр нь Tokyo Tower гэдэг нөгөө нэг хамгийн өндөр одоо нэг улс болгонд л байдаг. Дээр нь гараад хотыг хардаг нэг газрууд байдаг да. Би ер нь жоохон team юмд жоохон дургу байхгүй. Тэгээ яалтчгүй team нөгөө set авцсан. Тэгээд за авцсан юм чингээд жоохон туртай дургу очиод үзээд байжсэн чарн инжигийн үзэсгэлэн 6-аас хаах юм байна шүү гэж манай найз хэлээд тэгээг ялс очиж тойрч үзэсгэлэн үзчихэл тэгээл бөөндөө гарч хоол идэл салцгасан. Тэгээд би бас юу яллаа сая өмнө нь ч гэсэн ер нь мэдтгэл байсан л та. Гэхдээ сая бол бүр баталгаажууллаа. Миний ганц үзнэ гэж төлөвлөсөн юм бол юм team lab байсан. Тэгээ хүмүүс нөгөө нэг очиод team газар үзнэ, ийм газар үзнэ гэд айгу зоод штэ. Энэ дээр очиж үзнэ гэж би ер нь яг тэгдгүй юм байна. Тэгэхээр би стресстэй байдаг. Тэгээ за өнөөдөр өстө тийш очиж үзнэ гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд амар сон нервтэй дит юм бэл. Тихгүй зүгээр ингээд гараад жоохон зориглохгүй. За цаачт юм бэлээ ч юм уу. Сонсоод юмнууд гарч ирэл үү. Тий, тэгээд эсвэл яг уу гарахаас өмнө map дээр ойр хавж юу байгаагаа яг харч чаа штэ. Тэгээл за ийшээ явд юм билүү. За тгий да гэл явж итэл өөр сонин содын юм тааралдах юм бол тийшээгээ яваал яг нөө анхныхын зорилго нь биелэх нэг хамаагүй. Тэгэж тэнэж явах нь надад яг гоё аялал шиг санагдсан юм билээ. Тэгэхгүй би тэгээд сая Японд очиж нөгөө нэг алтарт маш их хүнтэй гарцаарнж гарсангүй. Тэгэл яг нөгөө хүмүүсийн тэнд очсон уу, энд очсон уу гэдгээр өөр сайланд нь ч очоогүй шүү дээ. Тэгээд одоо чи ер нь яагаад энэ аялалд явъя гэж бодсон өмнө төлөвлөсөн байсан юм уу эсвэл ер нь ерөнхий зорилгын асуулт та. Ерөнхий зорилго нь болохоор би нөгөө нэг энэ гэртээ орж ирээд нөгөө housewarming хийсэн штэ байрны найзуудаа ураад хоол идээд тэгсэн манай оюун амин надаа Coldplay-ийн Хонконгод болох тоглолтын билет өгсөн байхгүй. Тэгээд чи 4 сарын 9-нд Coldplay Хонконг руу явж үзээрэй. Би чамд билетийг өгч гин гэд. Тэгээд би зорилгот болцсохгүй 4 сарын 9-нд ямар ч тач Хонконг орно гэд. Хонконг явна гэдэг. Тийм, тэгээд би өөрөө болохоор ер нь бол баярлаа. Тийм, номойдо баярлаа. Оюун амин мод харгислын театр. Өнөөдөр цаадахны чинь төрсөн өдөр шүү дээ. Төрсөн өдөр нь болоод дуусж байна. Тийм, төрсөн өдрийн одоо сүүлийн үед playtime-ing мод болчиход байна. Тийм, playtime-ing мод болсон байна. Тэгээ мод надаа харин тикет өгөөд тэгээд би ер нь бол нэг он гараад Шинжийн хөхөт орох ажилтай байсан. Гэхдээ тэр нь яг өдрөн зоогдоогүй ажил байсан байхгүй. Ер нь нэг юм судалгаа маягийн нэг явж хүмүүстэй уулзах тэгээд бизнесийн судалгаа маягийн дараагийн дахиад нэг хиймээр байгаа юмаа олсон. Тэгээд тэрнийхээ судалгаа маягийн юмыг хийндээгээд Шинжийн Хонконгийн Шинжийн хөхөт орох шаардлагатай байсан. Тэгээд угаасаа Шинжийн Хонконг хоёр чин
наан цаана штэ хилийн наан цаана Хонконгийн хилттэй хилийн голоор хязгаарлагдчихдаг лөө баг. Тий. Тэнгүүт би эндээс юу нь бол хөхөт орчоод Шинжин орчоод цаашаа тоглолт үзчихэд Хонконгоос нисээд хүрээд ирээ да гэж бодож исэн байхгүй. Тэгсэн чи манай хулан Таиландад нөгөө нэг өвлийн утаанаас нэраагаа цухтаалгаад өвлжсөн. Тэгээд Осака орно гэжсэн байхгүй. Тэгсэн чи манай нөгөө Тайванд байдаг манай амуур, дизайнер амуур маань бас Осака орно гэсэн байхгүй. Тэгээд тэр хоёр надаа хүүе чи Хонконгоос нисэх Хонконгоос чи Осака орох. Тэгээд чи Осака юм уусвал Токиогоос Хонконгоос Улаанбаатар орох, Токиогоос Улаанбаатар орох чи ер нь бол дүндээ дүн штэ. Тэгээд чи Осакад ирлээ гэхэд Японд ер нь бол байрлах газар л хамгийн үнэтэй. Тэгээд чи Осакад ирээд бид хоёрын түрээсэлж байгаа Airbnb айланд нь байж болно. Хамтдаа тэгээд мөнгө баргийн байрны зардлаа ачаар чи хоол хүнс чи Японд хямдхан юм чинь. Тэгээд чи нэгэнт л угаасаа тэгж явах гэж байгаа л хүрээд ирчихье гэсэн аахгүй. Тэгэл за юуц виз мэдүүлээд үзье да гэд тэгээд аяллаа виз мэдүүлсэж гарцсан. Тэгээд яад юм бэлээ гэд бас нөгөө нэг санхугаа бодно штэ тэр чинь. За виз ямар хэмжээний мөнгө өрөх вүлээ, яах вүлээ, надад хэд байгаа вүлээ, яаж болгох вүлээ гэд. Тэгээ Японы виз гарсан ч гэсэн явахгүй байх бас айгу юутайсан явахгүйсэн да. Яах вэ гэсэн байжсэн чинь. Манай UB Life-ийн хамт олон маань надаа евро Япон руу нислэг авч өгсөн байхгүй. Өстө хэдэн талаас тий нөхцөл нь бүрэлдээл тэгэл бүх юмнууд юу яагаал. Тийм би тэгэл эндээс Токио орох болчихж байгаа. Тэгээ Токиод би байх учраа олчих юм бол Осакад угаасаа манай хоёр найз хүлээж байгаа. Тэгээд би Осакагаас Хонконг руу би 100 хэдэн доллараар нисэл Хонконг орчих юм бол тэн тоглолтын маань плет хүлээжсэн. Тэгээ угаасаа Шинжэн хөх хотоор ажилтаа байсан болохоор тэр бол угаасаа төсөвлөгдсөн зардал болохоор окей. Тэгэл хүүгээ анзаараад ээжтэй ярилцаал. За би тэгэж удаан ерөөсөө орхиж хол байж үзээгүй. 15 хоног. Тэгээд энэ хагас сар явсан ба шүү дээ. Тий, ингэж удаан ерөөсөө хол байж үзээгүй. Тэгэл эхлээл хүүгээ чадах болов гэж бодож байгаа. Дараа нь өөрийгөө чадах болов гэж бодож байгаа. Тэгээд намайг байхгүй ээж хүү хоёр яах вэ гээл. Тэгэл хоёр агаад хэлээл. Тэгсэн чи манай хоёр агаа өө за чи явчаад тэр ажил дурлаа ангаа жоохон тархитлагоогоо амраачаад ирэхгүй да. Тэгээ манай жижиг агаа юу яа гээд мэрэгнийг өглөө хүргэж өгөөд хороо цэцэрлэгээс нь аваад ий. Тэгээд ээж мэрэгэн хоёр гайгүй байвал гэртээ байна үз. Эсвэл ээж жоохон нөгөө нэг ядраа тэгээд ах юм бол би хамт байчи гээл. Тэгэл бүр ингээд амар олон хүмүүсийн хүчин чармаалтайгаар би сая явчихэд ирлээ. Талаас нь гоё дэмжлэхээр тий. Өстө гоё явсан тий. Тэгээд амар гоё явсан тэгэл хоёлаа нөгөө 20 наснд захих юм монтер гэл нэг юм подкаст хийгээдсэн тэрэн дээр лайк байн гэрээд идэгсэн чинь ганцаараа аялах ганцаараа тий аялаж үзээрэй гэл аялаараа маялаараа гэл. Тэгтээ тэгээд хүүхдтэй болсон гэд бас амьдрал төгсч өгөл нь штэ. Хүүхдтэй болсон ч гэсэн ганцаараа аялж болдсон байх гэж. Тийм тэгэл амар гоё өөртөө бас амар их баярлалаа. Хүүдээ ээжтэй гэрээхэндээ тэгэл найзуудтай хамт олнуудтай айгаа олон хамт олонтой те. Хамт олнуудтай бас амар их баярлалаа. Тэгэл би бас өөрийгөө бас овоо аялагч юм биш шүү. Бас овоо тэндэг гар биш шүү гэж бас бодлоо. Тэгэл миний хүү бас амар мундаг байжсэн. Тэгээд яах вэ? Юуны Японд тэгэж байж байгаа л би тэгээд нөгөө нэг Кёто ороод кимоно өмсөж нэг өдөр байсан. Тэр бүр амар гоё байсан. Тэр бас яг миний бүр тэгжсэн чи бүр яг юм нэг Japan стилтэй. Хүмүүс ч юм уу Япон гэж бодсон баха. Хин бэлээ Япончуудаас илүү Япон болчих юм а гэсэн шүү дээ. Хоёлаа тэгээд нэг ярихдаа тэгээд байгаа үгүй чиний яа. Урд наснд Япон байсан биш үү? Бараг нэрээ тэгвэл бараг яг үнэн санагдахаар л байсан. Миний бүр ингээд бас энэ дотор ингээд уйлмар санагдаж манагдаад амар гоё тухтай
бүр амар тухтай байсан. Яг энэ хувцастай ингээд амьдраад байвал чадах юм байна ч гэж бодох шиг. Тэгээд Японд тэгж байж байгаа л наашлахтаа юу ягаал Хонконг орч тоглолтоо үзчихэл Coldplay манай бас инхүүш гээд манай 10 жилийн миний бүр хамгийн багын найз гэх юм уу. Тэгээ бид хоёр бас амар олон жил 20 гаруй жил найзалж байгаа мөртлөө анх удаа хоёлаа бас ингэж хамт гадагшаа яг хамт яваагүй ч гэсэн хоёр талаас та уулзж байгаа байхгүй өдрөө зоогоод тэгээ 2 өдөр хоёлаа хамт Хонконгт байсан. Тэгэл хоёлаа бас амар итгэж чадахгүй. Би бинийг хараал тэрэл хоёлаа энд байдаг. Тэгэл Монгол биш өөр газар юм штэ. Хоёлаа ингэж болж ин тэ гэл амар хөөрхөн. Тэгчээл наашлал би жоохон ажил мэжлийнхаа юмнуудыг яг хуу ажлын хувьд бол яг нөгөө бодсон шиг тийм амар биш болж хувирсан. Тэгээд би чинь бас очиод тустас гэл болчих юм бах гэсэн чинь өөр байдлаар бодож үзэхээс өөр аргагүй тийм нөхцөл байдлууд ялтчгүй надаас шалтгааллахгүй тийм юмнууд байна лээ. Тэгээд за яах вэ бодъё гэд жоохон хүлээлхийн бодох тийм горимж хилцсэн. Энэ маань бүтчих юм бол угаасаа би яг юу хийх гээд ямар учиртай гээд маш их ярих болно. Энэ угаасаа амар их ярьж яаж хүмүүстэй ойлгогдох бас юм болохоор. Тэгэхээр одоо зүгээр ингээд ямар ч нэг ихний аав өсгч байхгүй байгаа болохоор зүгээр л нэг тийм ажлын судалгаанд явчаад ирлээ. Тэгэл би бас нэг анх чамаг ингээд найлт явах гэж байна гэдгийг сонсоод чиний өмнөөс айгу баярлж байгаа байхгүй юу. Ямар гоё юм ингээд. Тэгэхдээ бас цаагуур чамаг яг нөгөө яаж байгаа болов. Одоо хүүгээ ингээл орхол амар удаан явж ийн гээл эсвэл ингээл амар явал амар их мөнгө төгрөг үрж зарлагдж ийн гээл ингээл цаагаараа бас нэг юм бяцхан гимшилтэй байгаа болов гэж бас бодсон. Гимшил хэрвээ бид нар ч одоо нөгөө нэг эмэгтэй хүн болж төрснийх тэгээд Монгол улсад төрснийх нөгөө нэг жаргах гэхээр нэг гимшиж гэдэг нэг хүмүүжлтэй хүмүүс байгаа. Суур хүмүүжлэн гимших. Тий. Зүгээр нэг жаргахч чадахгүй заавал цаана гимшдэг байгаа. Би ч нөгөө 2 жилийн өмнө Шанхай явхад бол амар гимшсэн байхгүй. Тэгэл тэр чин бас яг сэтгэл санаач нэлээд хэцүү үе байсан. Тэгээд энэ тэр байрлалаа өөрчилчих юм бол дээрдэх байх гэж бодоод тэгээ Шанхайч бас хөөрхөн үнэтэй газар. Тэгээ хүүгээсээ хол. Тэгээ би ер нь бол тэнд ерөөсөө дээртэйгөө амар зүгээр байрлалаа өөрчилж гутраад маш их мөнгө үрж амар үнэтэй буудал зарлалтайгаар зүгээр гутарчаад ирсэн. Тийм, маш үнэтэй буудал нэг өдөржин уйлж байж тэгж аал ирсэн. Тэгээд хүүхдээ ч амар сонсон. Нөгөө сэтгэл санаа тавгүй төгшүүртэй байхад ч угаасаа хүүхдээсээ холдоод дээртэхгүй юм хэлээ л дээ. Тэгээд айгүй нэг юм ирээд ч гэсэн яах гэж чи явдаа за тэгэл одоо нэгэн тал явцсан нэгэн тал гэтээ яах вэ гоё ялоо гэл тиймэрхүү байдалтай. Тэр чин би бас яг төрсөн өдрийнхөө үеэр явцсан байхгүй юу? Тэнд очиж төрсөн өдрөө яана гэд. Тэгээд энэ удаагийнх бол харин харцсангуу гайгүй. Зүгээр итгэж чадахгүй байсан. Амар сонио. Эхний хідэн өдөр хөөх би ингээд хүүхдээ орхичоод энд ингээд ганцаараа явж байгаа юм бах та. Нэрээ ингээд нэрээ юм бах та. Би ингээд хүүхдээ үлдээчээд ийм олон хоногийн юм зоогоод маргааш тэгэн нөгөө төр тэгэн тэд хоногийн дараа тэгнэ гэд би бүр 12 хоногийн юм зоогоод ингээд хүүхдээ орхичоод би энд ингээд ганцаараа явж байгаа юм бах та гэж бодоод итгэж ядаад ерөөсөө юм бараг нэг юм тэр нэг юм сөргөөр биш зүгээр юм гайхаад нэг юм итгэхгүй тэгээ байж агаад яг нэг ээж болсноос хойш бүх юмыг ингээд нөгөө хүүхдтэйгээ хийдэг ч юм уу тэг яг сүүлийн 4 ингээд 5 6 жил яг тийм байсан байгаа шүү дээ тий. Тэгэл гинт нэг юм хүүхдгүүч юм шиг ганцсараа хүн юм шиг болчхорыг санагдсан уу. Тий, тэгэл хөөхөн тааралцсан жижиг сажиг юмнууд аваад цүнхлээл хүүдээ авчиж өгөхгүй л. Тэгээд харцангуу гэхдээ бол гайгүй. Яг бас нэг мөнгөний хувьд ч гэсэн эн чинь ингээд амар олон талаас надаа хүмүүс ингээд бэлэг өгцөн болохоор яг надаас яг өөрөөс гарах мөнгөн зардал бас яг ийм амар их бас яг өөрөө бүгдийн төлөөд явхаас бол мэдээж айгүй бага байж таарсан болохоор тэнгууд ч бас нөгөө бага мөнгө өрөх чинь айгүй юу штэ сэтгэл санаанд гоё байдаг штэ. Тэгэхгүй бүгд карманаас гарсан бол бас битүү гимшилтэй. Магадгүй бас бүгд яг карманаас гараад
бүгдийг өөрөө төлөөд явсан бол бас нэлээд гимшгэр л баг. Тэнгүүд чинь нөгөө нэг юм Coldplay үзнэ гэсэн нэг юм зооцсон юмтай тэгснээ бас хажуугаар нь ажил гээд нэг юм яг анзаарсан бол юм аялахтайгаа ажиллаа явж наац байгаа зүтэй албаар тэгжээж юм сэтгэл санаагаа би чинь бас өөрөө мэддэг болсон байхгүй тий. Ажиллаар яваа хүн шүү дээ. Ажил хөцөлдөхгүй дан амраад тэгснээ дан ингээд өөрөө зардлаа гаргавсан бол битүү гимшил. Тий, яг тэгээд 14 15 хоног ажлын юм минетрэ гэхгүйгээр 14 хоног би зөвхөн аялаад ирсэн бол бас надаа бас яг анхнаас авгаасаа яг тэгж чадахгүй ах зүгээр аялчаад ирэнгээс би нэг 7 хоног л зоох байсан баг. Ааха. Тэгэл нэг 5 авдах өдрөөс нь хөөх би нэрээ ингээд ганцаараа ингээд яваад аж чадчихээн те гэл тэрнтэйгээ эвлэрээл байж байгаа л тэгэл наашлал нөгөө гэрлүүгээ ойртох тусам хүүг амирх санаал тэгээд нөгөө нэг өдөр надад бас жоохон сул хөх хотод байцсан байхгүй. Тэнгүү шууд нислэг урагшлуулж болох юм хайгаал. Тэгээ нислэг яахгүй би нислэгээ цуцалчаад газраар явах юм бол би арай хэдэн цагийн өмнө гэртээ харж чадах билүү яах вүлээ. Энтэр гэсэн юм бодож модол. Тэгж байгаа л ирсэн шүү дээ. Тэгээ ирсэн чинь нөгөө нэг юм хүлээж байгаа нөхцөл байдал маань айгүй хөөрхөн. Миний хүү айгүй хөөрхөн. Гэхдээ мэдээж ингээл хийж амар санцсан байж байгаа шүү дээ. Жохон гэрвшиж мэрвшил. Тэгсэн ч гэсэн ингээд нөгөө маш сайн байсан. Одоо өвдөөгүй яагаагүй гээгүү. Тийм байсан болохоор тэгэл буцаал за нөгөө нэг аялалд яваад ингэж яваад олсон авсан гэд сайхан юмнууд нь илүү болохоор тэгэл амар санаа бүрдсэн хэрэггүй юм чинь чиний юуг оруулж чад болох хаа. Сагинт нэг сирийн автомат чиглэж тасарч байгаа мангар юм шиг. За энэ гадаа ядчих чинь бас нэг юм болоод байна ч гэж энэ нөгөө сонсохдохгүй нөө заашгүй шүү. Одоо яаж вэ? Харин энд нэг гэхдээ тэр чинь нэг сонсогдохгүй байна. Авчраараа энэ гарч мараад нэг. Тий. Чи харин эргэж хараад байхлаар нэг чимээ болоод байгаа юм баг гэж бодоод яс нэг сонсогдохгүй. За. Тий, тэгээд гимшлийн тал руу тий гайгүй. Энэ удаагийнхт бол гайгүй. Гэхдээ ер нь бол тэгэл байнга л амар бодогддог юм шүү дээ. За гэхдээ ингээл одоо нэг бүх юмаа, бүх цагаа, бүх мөнгөө ч юм уу одоо бүх зүйлээ мэдээж бид нар зориулж байгаа шүү дээ. Гэртээ хүүхэдтэй зориулж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ бүр ингээд too much зарцуулаад өөрөө ингээд амар жоохон unhappy өөрийн нэг юм одоо хэсэггүй амьдралаа гэж бодоход амар гонхтой санагдаад байдаг болсон. Эхлээд бол яг тэр тухай бодохчгүй, эргцүүлэхчгүй тэгэл зөвхөн хүүхд дээрээ төвлөрөөл тэгэл тэрийг даван туулах гал ингээл явж байгаа л хүүхэд ингээл нэг мэдсэн чи ер нь бол ингээд 5 хүрцэн утахгүй 6 хүрэх гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо бас энэ нөө аялаад ирснийхаа өөртөө зөвтгөл хийж байгаа бодол маань тэр байхгүй юу? Эн чинь бас сайндаж бодоод байгаа юм биш. Тэгээд би ингээд өөрийнхөө энэ доторх өөрийнхөө энэ тиаг ингээд баярлуулахгүйгээр хүүхдтэйгээ ингээл яг 24/7 байх гоё л доо. Үнэхээр ингээд аз жаргал. Гэхдээ бас ингээд би бас өөртөөгөө 24/7 биш юм а гэхэд нэг юм хаяа хамт байцдаг байхгүй бол жоохон нэг юм тэгэхээр тэр нь цаагаараа дүнсгэр их инээдгүй болон гэр жоохон ууртай ээж болчих үедээ гэж бас амар хайдаг заяа. Хүүхдэд амар хор хөндлөлт шүү дээ. Нэг юм хохирцсан хүн те би ингээд насаараа би чиний төлөө бүхнээ зориулаад гэд ярьсан сууж идэг хүн болчих үедээ гэж гэдэг айдаг шүү дээ. Яг тэр шалтгаан айгуу сайд. Тэгтээ тийм амар их үйдэг одоо.
Тэг яг хүүхэд жоохон байх үед бол хэцүүлтэй орхиод явж маавах. Одоо чи би 2 жилийн өмнө тэгээ Шанхай явахад миний үчин жоохон 3 настай байсан байж шүү дээ. Тэгэхээр бас жоохон л гэсэн үг. Одоо ч гэсэн жоохон ч гэсэн тэр 2 жилийн өмнө бол бүр л жоохон гэсэн үг. Жоохон хүүхэдээ орхиод явах хэцүү. Яг одоо бол ингээд нөгөө мэргэн арай бас нэг юм учиртай болсон. Тэгээ бас хараахан сургуульд ороогүй байгаа болохоор бид хоёр нөө цэцэрлэгийнхаа энэ амьдралынхаа хэмнэлд ингээд мэрхэн тасцсан байгаа болохоор би тэнд нэг 5 хоног 7 хоног нааш цаашаа явчаад ирэхэд бол нэг амар юм болохооргүй нөхцөл байдал байна л да. Магадгүй сургуульд орсныхан дараа би эргээл яг нэг өдөр болгон цаг минут тутам хамт байж ахгүй болохгүй тийм нөхцөл бол үсгэл байх. Тэр чинь сургуулийн орчин шин тэрнээс гадна ингээл нэг шинээр баахан юмнууд үзэл байж ах. Гэртээ давтах даалгавар гээл миний анхаарал халамж эргээл нэг маш их хэрэгтэй болох үе гарах л бах. Тэгээ тэр үед одоо нэг амар орхиж явах гээд байгаа биш ямар. Me time. I need my space гэдэг байгаа биш ямар гэж бодсон. Тэгэхээр бас яг хүүхдээ анзаараад одоо энийг сонсоод бас ийшээ тийшээ явах юмсан гэж аав хүмүүс байл. Хүүхдийнхаа одоо өдрийн хэмнэл одоо байгаа хэмнэлтэй хэр тасцсан байна. Тэрийг анзаараад дажгүйхан шиг байх юм бол чи нэг 5 хоног 7 хоног ийшээ тийшээ авчаад ирэхэд бас тун дажгүй шүү гэж зөвлөё. Тэгэхгүй бас яг хүүхдэд нь ээжийнх нь хэрэгцээ маш их байх үе байдаг штэ. Тэр үед орхоо явах юм бол хүүхдэд ч хэцүү. Тийм үед нь хүүхдээ орхоо явцсан чамд ч гэсэн хэцүү л байгаа. Тийм болохоор бас яг таймын цаг хугацааны асуудал болчиход байгаа байхгүй тий. Зөв нэг жоохон жаргах хэрэг юмшээд идэг энэ нэг санан мэдрэмж чинь миний бодлоор эмэгтэй хүмүүстэй аягүй их байдаг эрэгтэйчүүдээс илүү. Энэ яг нэг юм сонин нийгмийн юм үзэгдэл юм уу даашин. Одоо ингээл тийм баха. Илүү эмэгтэй хүмүүс ингээд ямар нэг юм хийхээр ингээд цаагаараа амар гоё happy mappy байхтаа ч гэсэн цаагаараа ингээд нэг юм болохгүй байгаа ч юм шиг эсвэл яг нэг юм яг л нөгөө guilty нэг тийм гэмшилтэй тэнгууд эрэгтэй хүмүүс болохоор I deserve it. Одоо юу гэдэг юм би зөндөө ажилласан штэ би амар hard work юм байсан штэ. Тэгэхээр би нэг жоохон амраа зугаалаад жаргаа цэнгичгэд яадгийн гэдэг нь арай нэг илүү юм шиг санагдаад идэв надаа. Тийм нийгмийн тогтсон ойлголт нэмэгтэй хүн заавал өөрөөсөө бусдыг бас нөгөө нийгмийн тогтсон ойлголт байх л та. Тиймд байдаг болохоор ч тэгээд тэр юм уу. Тийм инстинкт. Тэгээ бас яг нэг тийм байгалийн нөгөө эмэгтэй хүний өөрийнх нь нэг юм зүн гэх юм уу юу гэх юм тийм юм те бас амар нөлөөлдөг хаа. Одоо тэгээ яг юм гимших хинтер тухай яриад эхэлсэн чи одоо жишээ нь би амар их ингээд аз жаргалтай уюудыг ингээд мэдэрхээрээ тэрийгээ дахиж ийм болохоор би ингэж аз жаргалтай байсан шүү дээ. Энэний цаад юу нь ийм байсан шүү дээ гэж дахин тэр аз жаргалтай байснаа өөртөө болон өрөөл бусдад батлаж тайлбарлаж дүгнэх гэж оролддог заяа. Тэгээ тэрийг зүгээр л юм аз жаргалтай байгаа л тэр үеэ мэдрээл ингээл дуусчихгүй дараа нь ч гэсэн тэгээд ингэсэн штэ гэж мэгэж амар ингэж Тэ би нөгөө яг тэгээд бодоод явж исэн чинь ингээд бүр ингээд бодлоосоо эхлээ тайлбарлаад ярьдаг. Тэгээд найзууд нь бас тэрийг аягүй дэмжинтэй. Тэгэл харин адилхан хүмүүс сууж байгаа болохоор. Тэгэл яг хүүхэд томрох тусам арай гайгүй болдог байж магадгүй л юм шиг миний хувьд бол тийг санагдчихэв. Би чинь нэг уучаар хослуулах боломжгүйгээр дан хөрөө надаас 100% хамааралтай байсан болохоор ер нь бол тайван суугаад кофе уух би мэрэгнийг нэг 2 нас хагас магас хүрэхтэл мэдэрсэн баггүй юу. Өөр ер нь бол тэгээ байнгын юм бэлэн байдал тэг ядж тал нөгөө төрсний дараах ковидын үр дүн штэ тэр чинь бас
төрөөл нөгөө ковид болсон болохоор ер нь бол нөгөө нэг хүүхд төрүүлж эхлэхээр эмэгтэй хүний тэр нөгөө нэг байглаасаа угаасаа үр төлөө хамгаалах ёстой хамгаалалтын тэр гормон одоо сигнал гэх юм уу тэр юм ингээд бүр хэд дахин илүү идэвхждэг гэж би юунаас ч үлээд уншиж ирсэн. Тэгээ тэр нь нөгөө нэг тэгээд нөгөө нэг ойр ойрхон өөрийнхөө аюулгүй байдал, тухтай байдал, аюулгүй тэр хэрэгцээнүүдээ мэдрээд ах тусам тэр нь ингээд энгийн нормал байдал руугаа буудаг. Эсэргээрээ ингээд нөгөө төгшүүртэй, айдастай, тав тухгүй байгаад өөрийгөө болон хүүхдээ ямар нэг аюулд орох гээд байгаа мэтэр мэдрээд ах юм бол тэр нь бүр ингээд одоо төгшүүрийн эмгэг болж хуурдаг ч юм уу, бүр хүндэрдэг. Тийм бүр одоо юмны булан хурж ирснэ хүүхдийн мань гэмтэх гээд байгаа юм шиг. Би чи нэг хэсэг нөгөө нэг бүх хүмүүс мэрэгэн бит хоёр эсрэг байгаа юм шиг санагдаж манагддаг байсан шүү дээ. Наадах ч хүмүүсээс гадна ерөөсөө бүх зүйл ингээд бид хоёрыг хорлох гээд байгаа юм шиг санагдаж манагддаг их амар. Ингээд зүгээр сайхан тэгж л амар happy байгаад байгаа хгүй гэн манай хүүхд. Тэгсэн хэрнээ би ингээд зүгээр happy байгаа нэг юм болохгүй юм шиг. Нэг юм нь өвдөд байгааг би мэдэхгүй ингээл явж байгаа л гинт нэг өдөр ингээл мэдчих юм шиг заяа. Нэг тийм сонин байгаад байдаг гэсэн. Тэгээд энд ирээл тэгэл одоо бүр амар гайг болчихжээ одоо эргээд харахад. Тэнгүүд нөгөө төрснээ дараа угаасаа гормоноос шалтгаалаад тийм зүйлүүд тохиолдоод тэгээд одоо аюулгүй тав тухтай одоо юу гэдгийг тэр орчин нөхцлөөрөө хангагдаад бас нөгөө хажуутлах дэмжлэг нь сайн байгаад нойроо сайн аваад ч юм уу тэр бүх одоо жижиг маш олон жижигхэн одоо 100 ширхэг юм 100гуулаа бүртжээж гэх юм уу баг аль талаасаа тэгэж бүртжээж орчин нөхцөл бүх юмнууд нь тэгэж бүртжээж тэр аюулын тохоо ингэж багасаад тэр чинь нэгсэндээ одоо төрснээ дараах сэтгэл готрол гээд баг нэрлэлжүүл болж байгаа байхгүй тий. Тэр нь ингээд багасаад энгийн ийм байдалтаа ингээд ороод явдаг юм шиг байгаа байхгүй. Тэнгүүд тэрний эсрэгээр болох юм бол төрснээ дараах сэтгэл готрол чинь уг нь бол үргэлжлэх хугацаа гэж дундаж хугацаа байгаа шүү дээ. 6-7 хоног ч үлээ тий. Тэрнээс хойш готролтой хэвээрээ байгаа тайвал одоо тусламж үсээрэ гэдэг шүү дээ. Тэнгүүд минийх чи ер нь бол баг 3-4 жилдээ явцсан байхгүй. Хамаг юм бас бүрэлдсэн байгаа байхгүй тий эсрэгээрээ бүрэлдсэн. Тэнгүүд энд чинь бас ер нь бол ковид нөлөөсөн гэж би бас боддгоо. Төрөөл тэгээ одоо ингээл чи ингээл хүлээгүүг ингээл байж хатал ямар нэгэн цаал цонхон голгостой тэндээс чинь агаараар ямар нэгэн өвчин орж ирэл тэгэл шинэ вирус гараад ирцэн. Тийм анх бол юу гэдгийг ч мэддэхгүй телевизээр хасаангууд одоо тэр гудамжинд явж байгаа хүмүүс ухаалтж унаал тэгэл оршуулгын газар олдохгүй байгаа л тийм мэдээ ингээл нон стоп яваал тэгэл тийм эхлээд эн чин одоо ингээл ковид нэг ханиад нэг төрөл баг гих хэмжээ хүртлээ эн чин ийм гартлаа вакцин гартлаа энэ вирусыг судалж таньж мэдтлээ бас нэлийн хөрхөн хугацаа орлоо шүү дээ. Тэнгүүт тэр юу нь мэддэхгүй зурагтаасаагаар ингээд бөө үхээд байгаа хүмүүс харагдаад уцаа барьж яваал харахаар гудамжинд ухаан алдаад байгаа тийм видеонууд яваад байгаа. Тэр юмыг үзээд ингээд нэраа хөхтэй тэрврээд хүлээ суучин гэхлээр чин бүр амар гоцтой. Тэгэл ядчитал Монголд чинь өнөө утлаа нь мэддэхгүй. Тэгээд ядчитал өвөл болж исэн те. Тэгсэн чинь нөгөө нэг вирус нь хүүтэнд хамгийн төсвөртэйч байж байгаа шиг бүрстэн нэрэ. Балаа юм болсон штэ. Агаарчлалтын хоолойгоор орж ирэн ч гэж шиг амар юм яриад. Би наач төгшөөд бүр ингээд нойргуу дээрээсээ ингээд нүдэнд харагдаж гарт баригдахгүй юмнаас айцсан байж байгаа ч. Тэгэл юунд ковидын үед чинь ковид бол тоогоол марг хавдартай хүмүүсээ ч тоохгүй байж хахад миний төрснээ дараах сэтгэл готролыг тоогоод байж ах юм гэж юу нь юу байх вдэл болсон шүү дээ. Тэгэл нэг 2 жил өнгөрсөн шүү дээ. Хүн болгон ковид яриад хүн болгон ковидын тухай арга хэмжээ аваад бүх газар тэгэлээсэн.
Тэгээ нэрнгээсээ нөгөө хавдрын онштой хүмүүс чинь хэвтэх газар болтохгүй бүх имлгүүд нь нөгөө нэг ковидын юутай болсон. Тийм юм үеийг нэрээ бид нар туулсан биш үү? Кино юм ааш. Харин тий. Та нар стил сонсож байгаа үст. За за надаар нэг иймэрхүү сонтойд бараг цаг ирсэн биш үү би. Та нар уйдаг үсттэй. Бичихгүй бол одоо гараа явцсан байвал яг хүн байна уу? Яг энийг сонсож байгаа хүн байвал доор комментоор байна гэж бичээрэй. Хүн байна уу? Тэдэн views байна. За зөөрчлээ за болио өндөрлөе. Манайхан ороод ирээгээд тосарч юм аашгүй. Нойл ороод ирэхийг хүлээгээд хідэн хүн байжсэн гэдэг үлээ осорч юм аач бас түүхэн хүн шүү дээ. Одоо би нөгөө тийг хүмүүс нэг сонинтой энэ төр гэж хэлээ. За чамаар сонио сайхан чи одоо шинэ мэдээгээ хийж ирсэн болсон. Том хэлчих болов гэд санаа зов. Тэгтээ болоогүй шүү манайхан. Хөгт мөгтэй холбоотой бол биш шүү. Нэг том тийгэж нэр болж байгаа хэрэг байгаа. Тэрний юу вэ гэхээр цонцорон асарт. Бид гурав гэр бүлэрээ тий үргэлжлэлийг дараагийн дугаараас дуусгацсан байж энэ тэр. Сүрт. Яа. Дараагийн дугаагаар гэж том шийдвэр гаргаад Америк руу нүүхээр болсон. Нөгөө нэг айгуулга гадаадд аз жаргал байдгүй гэдэг дугаар муугар гэдсэн чи одоо яг одоогоор манай гэр бүлийн аз жаргал жоохон гадаадд байх гэдэг байна. Тэгээд нөгөө юу болсон бэ гэдгсэн чи уг нь бол юу 2 сарын сүүлээр энд ирсэн штэ. Хүүгээ 2 сар гарантай байхад нь. Тэгээд 5 сарын дундуур Монгол руу буцах байсан. Тэгээд буцах тикет миктэй ингээ авцсан. Явж исэн чинь үнэн одоо скриншот хийгээд инста дээр тавья. Тэгээ харин харлах байгаа. Үзүүл. Тиктэй үзүүл гэсэн чи Трамп миний энэ подкаст чи харлах гэдэг юм шүү. Бүр олцсон гэснээр намайг шууд депорт хийж энэ төр тийм. Энэ нэг скетчап гэдэг нэг подкастны хостыг харлах гэж ийн гэж ин барьж аваад депортлоорой. Тийм. Йоо. Бүр улс төрийн юу болцсон байж тэр. Харин тийм. Тэрийн нээлэн Москва ч үгүй шүү дээ. Яг хоо ингээд амар ингээд сүүлийн яг нэг сар бүр энэ жоок бүр Америкийн жоок бүр болохоо л та. Одоо энэ шийдвэрийг чинь гаргах гэж бас айгүй хэм гэр бүлэрээ бид хэд ч айгүй хэм бодолцож үзлээ. Маш их ярилцлаа. Тэгээд ер нь бол яг манай гэр бүлийн хувьд бол одоо ингээд нүгээд тэг яг яага нөхөр болсон бэх нь манай нөхөр нэг газар ажилд орохоор болсон. Тэгээд тэр болохоор амар том алдаж болохгүй боломж гэж хараад байгаа. Тэр нь одоо яг бид манай нөхрийн төсөөлж исэн одоо ажил байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор нэг нарийн ширээн нь бас ярьж болохгүй улс төрийн юм болж байгаа. Гэхдээ ер нь бол ингээд яг өөрийнх нь хийх тэнуцлын гэрээтэй тийм газар байгаа. Ер нь бол ингээд амар гоё байгальтай нууцлын гэрээ газар руу нөхөж байгаа. Тэгээд тэр газарт нь том ажлын гоё санал орж ирээд тэгээд би тийшээ нүгээд тэгээд тэр газартаа тэндээ амьдраад ингээд байж гин. Тэгээд би болохоор угаасаа ойрын хэдэн жил хүүхдээ хараад ер нь жоохон stay at home mom байх төлөвлөгөөтэй. Тэгээ тэрэндээ ч аюу сэтгэл хангалуун байгаад байгаа. Тэгээ яг жоохон хүүхэд мань томроод эхлэхээр тэгээ зүгээр сууж чадахгүй тавтаргүйтэд янз бүр юм хийн гэх л баг л та. Тэ дараагийн project дараагийн хүүхэд ядаргатай тийм. Тэгэхээр тэгээ нөгөө дахиад нэг хүүхэдтэй болоод хүүхдээ хэлчихлээсэн л та. Одоо ингээд угаасаа ингээд хүүхэд гаргаад эхлэнгүүд эмэгтэй хүний чинь гэр бүлтэй эзэлж байгаа байр суурь гэр бүлийн динамик гүйцэтгэж байгаа үүргүүд нь ингээд шал өөр болгоод эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгээ манай хүн ч гэсэн өөрөө сайхан гэр бүлээ хэсэгтээ ингээд өөрөө нуруунд дээр үрээд авч авахд бол асуудалгүй окей таваа гэсэн. Гэхдээ яг яаж тэгж нуруунд дээр үрж авч явах ямар ажил хийж хаана байж яаж байх шийдвэрийг чи өөрөө гаргаа гэд би тэгсэн байхгүй юу. Гэхдээ яг мэдээч тэр байх газар нь гэр бүлтэй ээлтэй сайн сайхан тийм газар байвал одоо тэгээд нүүй гэд ер нь бол сүүлийн хэдэн жил ярьсан байсан. Тэгээд яг
Монголд ч бас нөгөө хөдөө амьдрий гэд айгүйх ер нь боддог л байсан. Тэгэл бас энэ тэнд очиод нэг юм жоохон судлах маягтай энд амьдруул ямар уу гэл очсон газруудаа айгүй ингээл бодсон л тоо. Гэхдээ яг ингээд 100% сэтгэл төрсэн шиг байж чадахгүй байгаа байхгүй Монголд ялангуяа. Одоо яг Улаанбаатарт бол хүүхдтэй өсгөж хүмүүжүүлнэ гэхээр айгүй хэцүү байгаад байгаа байхгүй. Тэгээд давхар бас за би ч яг өөрөө Улаанбаатар төрж өссөн хүн би бол тэгэл байгаал гэж болохлах. Манай нөхөр чинь ерөөсөө ямар ч тийм амар юм манай Улаанбаатар ч бас айгүй том метрополитен хот шүү дээ. Бүр ингээд амьдрал буцалсан бизи тийм газар төрж өсөөгөө тэгээ тийм юм амар үзий яддаг байхгүй манай нөхөр. Гэхдээ Монголд амар хайртай хэрнээ Улаанбаатарт дургу. Тэгээд за тэгвэл Улаанбаатараас нүгэд ингээ хөдөө нүгэд амьдрья гингүүт Монголд ингээд айгүй сонин яг юм хоёр төөл болчиход байгаа хгүй. Нэг бол амар том хот, нэг бол бүр амар хөдөө. Тэнгүүд дунд нь яг одоо ингээд хотоо өндөрч гэдэг юм уу эсвэл одоо Эрдэнэ тархан ч үгүй юм арай жижигхэн хот ч юм уу энэ нэтрийгээд ингээд бодохоор манай Монголд одоо яг нөгөө үйлчлэгээнүүд нийгмийн үйлчлэгээнүүд нь айгүй хэцүү байгаад байгаа байхгүй. Одоо ингээд хүүхд өвдөж хавдаал яхаар мэдээж өөрийнхөө эмнэлэг рүү очихлах. Тэгтээ тэгээ хэр баталгаатай эмнэлгийн үйлчлэг авах үлээ. Тэгэл нарийн ширээ юм болоход тэгэл заавал Улаанбаатар руу явж байгаа байхгүй. Тэгэл тэгэнгүүт ямар замаар явах үлээ. За тэгэл томрол хүүхд сургуульд орно гэл тэгэнгүүт Монголд ингээ хөдөө амьдрах яг ингээ бидний хүсэж байгаа шиг бас стандартыг хангаж чадахгүй болох гээд байна л да. Тэгээ бид чинь одоо ингээл за хөдөө өөрсдөөний газраа бол тэндээ өссөн байшингаа барайл чадхаараа төгчүүлэл тий. Ус мус юу гэдэг хамаагүй маш шийдэл тэгэл амьдрсан ч нөгөө community одоо эргэн тойрны ингээд одоо нутгийнхан гэдэг шиг яг тэр дунд мэдээ сайн сайхан хүмүүс байгаа. Тэгтээ тэр дунд ч ингээд санаа нийлэх яг тийм community найз нөхөд одоо бид нарт олдох уу. Тэгээ тэр чинь одоо нөгөө амьдралын сайн сайхан нөлөөлдөг нөгөө амар том нэг хэсэг гэдэг байгаа шүү дээ тий. Одоо тийм нийгмийн холбоос үлбэ гэдэг юм уу. Тэгээд тэр бас юугаа хангаж чадахгүй айгу ингээ ганцаардаад байвал айгу бас хэцүү болчих гээд байна. Тэгэл ингээл амар ихэн бодолцсон л доо. Тэгээд ямар ч тач яг хүсэж байгаа амьдралаараа Монгол чаддгүй махаа ядаж Америкт тийм боломж нь байна. Америкт одоо Нью-Йорк те Сан Франциско тэр том хотуудад бол угаасаа манайс амьдарч чадахчгүй ингээд бүр стресст нь тэгэнгүүт ингээд Америкт яг юм suburb гэдэг юм уу? Одоо яг хот биш тэгтээ нэг юм бүр дан амар хөдөөч биш. Одоо нэг амар олон хувилбар гэж болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хувилбар дундаа одоо яг бидний очих гээд байгаа газар нь болохоор бүр таг хөдөө бол биш. Таг хөдөө бол би бол төвчгүй. Тэгэнгүүт манай нөхөр бол төвчих баг. Тэгтээ ингээд бид нэр очиж байгаа зэрэг нэг юм таун аахгүй юу. Тэгээ тэр таун болохоор нэг юм монголоор бол нэг юм баг аймгийн төв юм уу? Сумын төв ч юм аймгийн төв ч юм уу нэг юм жижигхэн таун. Тэгтээ тэндээ тэр нэг аягүй тийм аялал жуулчлал хөгжсөн газар. Одоо Америкийн хоёр том National Park гэдэг монголоор бол улсын тусгай хамгаалалттай газар байдаг тийм таун ахгүй. Тэгээд яг тэр тусгай хамгаалалттай газруудаар ингээд аялж байгаа гадаад дотоодын жуулчид эдгээр ер нь дандаа тэр таунаар дамжиж явдаг. Тэгээд ер нь айгүй тийм аялал жуулчлалын газар болсон учраас соёл урлагийн юм, тэгээд шопинг, мопинг, ресторан, гоё ресторан гэдэг тиймэрхүү яг соёлын юмнууд бол мангар их байдаг. Тийм. Тэгэхээр надад айгүй гоё болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бол би ингээд ямар ч тийм соёлын юу байхгүй дан хөдөө бол би бол боож хөөж юмнууд нь бол байж байгаа. Дан зэрлэг байглаа хараад ингээ нэгэд би болж чадахгүй. Энийгээ тэгэнгүүт ингээд амар гоё баланс нь таарсан тийм газар байгаад байгаа. Тэгээд бас гол нь хүүхдтэй айгүй гоё байгальд те амтан тийм эрүүл газар өсгөн гэдэг нь одоо number 1 болоод тэгээд энэ шийдвэрийг гаргасан. Тэгээд одоо ингээл харин бүх юм ингээл хүүхдэл болчихд юм байна. Тийм өмнө чинь яг нэг хүүхдгүй байхдаа Монгол сайхан одоо ч тэгээд тэгжсэн чинь хүүхдтэй бол ингээл нүд шууд шал өөр ингээл цаг гарч байгаа чинь. Тэгээд яг уу бас амар шууд ам гараал эндээ ингээл нас турштай амьдрна гэж бол хэлж мэдэхгүй байна. Эсвэл Монгол руугаа буцаж очинч гэдэг юм уу. Тэдэн жил болоод очинч гэдэг. Яг нэг тийм амар төлөвлөгөө бол байхгүй. Энэ ажил маань
болж бүтээд тэгээ бидний амьдрал тэндээ сайн сайхан байгаа гэвэл тэгэл байгаа л явах бах. Гэхдээ тэгээд давхар нөгөө Монголд аялал жуулчлалын бизнесээ ингээд үргэлжлүүлээд явах сонирхол байгаа. Одоо remotely эндээсээ өөрсдөө зохион байгуулчаад нөгөө нэг бид нартай хамт гэрэт мэрэтээр явдаг найдвартай хариуцлагатай хүмүүстэй аяллаа хариуцуулаад явуулдаг ч гэдэм үү. Тиймэрхүү бодсон юмнууд байгаа. Тэгээд бас давхар нөгөө Монголд тийм жижиг бизнес эрхлээд ингээд аялал жуулчлал бас хийгээд явах чанга л байна л да. Одоо энэ жил ч гэсэн тийм зөвхөн тэрнгээр амьдрын тэгээ одоо ингээ хүүхдэд толчин тэнгүүд айл тэр компаниас өөр нэг амар сүртэй орлогын хүн тэргээрээ амьдрын байхгүй болохоор зөвхөн 103 улиралт ажилтай бусад үед нэг юм тэр олсон хамаг мөнгөө тэгэл баг үрэл дуусгаад байгаа байхгүй. Тэгээ санхүүгийн байдлаарч тий санхүүгийн нөхцөл байдалч тэр нэг айгүй их юм ингээд бодолцоол ер нь энэ шийдвэр маань айгүй зөв юм байна гэдэг үрээд ч хүрэхгүй шүү дээ. Тэгээд гайд майдер явах хүмүүсээ л холбогдоорой гэжсэн шууд заруулах. Тий. Тэгээд ерөнхийдөө тэг яг Монголдо тэгэл мэдээж ирж очин байна. Тэгээд манай хүүхд жоохон томроод эхлэхээр тэгэл сайхан хүүхдтэй аваад тэгэл чадах аялал маялд тэгэл явуулах. Тэгээд тий. Тэгээ одоо гол нь бас нөгөө хүүхдээ энд авчирж байгааг энэ бит хоёрын нэг амар жоохон санаа зовж байгаа юм даа. Монголоос амар хол тийштэй тий. Монголыг мэдгүй Монголын соёл уламжлалтын одоо хэл ус юу гэдэг юмнаас хөндөрч хөх гэсэн айдас байгаа. Тэгтээ давхар бас юу яа. Хойлоо өөрсдөө хичээгээд ингээд алсаас ч гэсэн нөгөө Монголдо ээлтэй хүүхд олгож өсгөнөө гэдэг айгу зорилго тавьсан байгаа. Тэгээд харин тийм тийш тэгэл чи наандаж хүүхдтэйгээ монголоор яриалахад тэгээд хоёр хэллээрээ хэлд орчвол амрал гэсэн. Монголд яг хөө тэгээ сүүлдээ нөгөө бизнес эрхлэх тэгэл тэгтэн амар олон жил болцсон ч биш л дээ. Тэгтээ яг хөө яг компани энэ эрхлүүлэхээс өмнө ч гэсэн өөр газар ажиллаж байсантай холбоотойгоор Монгол амар давуу талууд зөндөө байна. Тэгтээ бас айгүй хэцүү ингээ шантармаар үеуд бас мангарах гардаг. Тэгээ сүүлдээ ингээ жоохон burn out болох гээд одоо ингээд тэгээ яг сүүлдээ ингээ за нүүе ингээ боломж болдвол нүүе гэдэг ингээ бит хоёр толгой дотор тийм бодол суудсан байсан болоод ч тэр ингээд бүх жижиг сажиг болохгүй байгаа юм ингээд амар ингээд улам дургуур гээд тэгээд ингээл Улаанбаатарт ингээл амар төгжирч мөчрэл ингээл хүмүүс амар бүдүүлэг зан гаргаал амар хувээчээсэн энэ төр байнгут бүр ёо зайл бушуухан явахынсан гэж бодогдол заяа. Тэгэл ингээл хөдөө мөдөө ч гэсэн ингээл зарим хүмүүс ингээд жолооч молооч нар чинь ингээд бид нар бүх юм ингээл төлөвлөсөн байж байгаа штэ. Ингээд Улаанбаатар руу манай аялалч ядаж байгаа чинь ингээм амар хол цохиодог болохоор яг тэр очих газраасаа Улаанбаатар руу буц хүртэл 2-3 өдөр ингээ явж байгаа байхгүй. Тэгээ тэр хооронд чинь тэр буудалд тэдний өдөр хон тэгин тэр жолооч юм ингээл бүх юм төлөвлөсөн байхад нэг хүн ингээл бид нарыг шууд нөгөө пялал ингээл мөрөөл алга болоход араарийнх нь бүх юм ингээ сүрж байгаа байхгүй. Тэгэл тэнгуү чи манай зарим хүмүүс чинь ингээд амар сайхан уужур штэ. Марцч бүр марчиж зарсаж яахгүй тэгэл уцаа салгаалаа алгуулна ч гэдэг юм. Тэгэл нэг тийм жижиг амар хэмнүүд ингээ биулт хийсээр хагаад ингээ бүр ингээ амар жоохон burn out болоод ялангуяа манай нөхөр би бол яг тэгэл эндээ төрж өссөн тэгэл тийм юм халахам тутамдал болж идэв штэ. Тэгэнгүүт тий ингэдэм дөө гэл тэгэнгүү сүултээ нөгөө райн бүр ингээл амар жоохон нэлийн burn out болохгүй. Ингэдэг юм. Тэгээ нөгөө заримдаа Монголд амар олон жил удаан амьдарсан монголч нөгөө гадаадууд чинь ингээд сүултээ бүр үнэхээр burn out болоод ингээд бүр амар үзэн хадаад ингээд Монголоос явчихдаг шүү дээ. Тэгээд баг team шатанда хүрэх гээд тэгтээ райн ингээд өөрийгөө яг мэдээд байгаа байхгүй. За би яг ингээд burn out болохгүй болно. Би ер нь нэлийн ингээд тэр цэг рүү төхөөлэн. Тэгтээ би ингээд Монголыг үзэн ядаж явмааргүй байна гэдэг байгаа байхгүй. Уг нь ингээд ямар Монгол тайртай Монголын ингээд түүх соёлтой ингээд юг баг мох Монголоос тэр гэдэг шиг ингээд манифест ингээд дээр амар Монголын түүх мөхийг мэддэг амар Монголд уг нь хайртай хүн байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд нэг юм хит ингээд хитрхээр ингээд burn out болдгийн яг тэр юу илэрх гээд. Тэгээ бид өөр за хайлаа burn out болохоос өмнө зүгээр ингээд явъя. Тэгээд ингээд тэгээ одоохондоо ингээд энэ
Тий. Тий. Тэгэхгүй бол одоо нэг burnout амар тийм битэр те Монголын буцаад ингээд за тийм ч гэсэн тэр нь гоёлоо гэд мууханууд амгалаад тэгдэг ёо ингээд гэдэг нэг тийм баймааргүй байгаа байхгүй. Тэгэхгүй яг тийм бодол үзэл сэтгэлгээд болчих юм бол бит хоёрын тэр чинь манай хүүхд ингээд нөлөөлнө. Манай хүүхдийн тусгал болчихно. Тэгэнгүүт ингээл монголооч мэдхгүй тэгснэ нэг тийм сонин орон байдаг гэснэ Монголыг үзэн ядаж мэддэг хүүхдтэй болчихвол яана. Тэрнээс жоох айгаад харин тийм тэгж нэдчихлээ. Тэгэл нэг тийм л том сонин байна дөө. Тэгээд та хоёрын хүүхд ихгүй байх уу? Бас хамгийн амар нөгөө очиж чадахгүй одоо нөгөө ажил нь яаралтай эхлэх хэрэгтэй байгаа болохоор шууд эхлээд Монгол руу ч явж чадахгүй болсон. Тэгээд тийм 5 сарын дундуур одоо тийшээ нүүн одоо болохоор хадминда байгаад байгаа. Тэгээд утгагүй нүүдэл судлах их гэл аягүй биз. Одоо шууд 5 сарын дундаас эхэлнэ үстэй. Юун дээр мань гатаг энэ хүүхд үлээд ах юм. Юу хүүхд үлээ? Эний хин үлээд. Заах. Тэгээд нөгөө энэ юу хүүхд үлээд гэж юу хэрэгчлээ. Тийм тэгээд тэг очиж чадахгүй болоод гинт ингээд хамгийн мангар хурдан өргөнөд аягүй сонин болсон чинь байр маараа алсаас пачиж чадах алсаас юм хумаа зэгцлээд байраа хураах болоод Тэавт өрчөстэй сайхан FaceTime хийгээд remotely цүнх баглж энтер те. Тэг хажуугаар нь хобоогоо базаад зүгээр. Тэгээ нэрэ байр төрөслөх юм байвал хэлээрээ. Зүгээр битүү зараа хажуугаар нь бас юмнуудаа яриад амжиж читэр. Тий. Байр бүрэн тавилахтай байр төрөслөх юм байвал холбогдорой. Тэгээд нөгөө гайд бас жоохон сонирхол идэм билээ гинт ингээл. Ерөөсө төлөвлөөгүй тэгэл найз нөхөдтэйгөө бас гэр бүлийнхэнтэйгээ ч тэр нөгөө нэг засаалах ёсон чайшин. Тэгтээ ядаж те нэг бай пари мари хийгээгүй. За ингээд 5 сард буцаа хүрээ дээрээ бай гэж гарчаад тэр чигээрээ харлаад аа өдрөгт тий. Бай май гээгүй. Тэр чигээрээ үлдэж энэ тэр тий. Харин заавтээ тэгэл 90 очин байх юм чи одоо тэгээ юм чин бас би айгу тэгэл юу гэж бодод байгаа шүү дээ. Хойлоод чинь сайхан ярьж авах подкаст байна. Амар өөрийгөө л бодсон тий. Чамтай хэрхэн яаж холбоотой байх тухайгаа өөрийгөө л бодож байгаа юм. Подкаст хийх нэрийдлэр ингээд яач чинь ярьж холбогдчихжээ. Тийм болохоор подкастаа тасалж болохгүй. Подкаст хийхээ болвол хоёлаа найзгаа олчихлаа. Одоо яг бас манай монголчууд ч айгүй юу юм аа. Айгүй тийм хурдан тасан зохицомтойгоо айгүй юм agile хүмүүс байдэн штэ. Ингээд нөгөө нүүдэлчин цус юм уу да. Тийм нүүдэлчин арт түмний үр саддаа. Тэгээ одоо нөгөө Ryan ч бас айгүй тийм бас нүүдэлчин Монгол гэдэг шиг генерэл гэдэг штэ. Тэгээ бит хоёр бол ингээд нүүн ингээд байр майранда юу үлдээлээ яаж баглах уу гэдэг юмн дээр нэг амар стресстэй байгаа байхгүй. Бит хоёрын өмнөөс хүмүүс яана одоо тэгээд байр майранда хавц сунар хамгийн мөглөдсөн биз дээ. Одоо яах юм? Тэрийгээ яах, энийгээ яах энэ төр гэлтсэн чи бит хоёр болох бах уу. Тэгээд болно дөө гэж. Тэ бүр ямар хамгийн яралтай нэг чимдан бол ингээ бэлэн болцсон гэж байгаа. Юуц яралтай нэг чимдам авчиг. Тэгээ тэр боосон тэрийг баглсан хүний хувьд хэлэхэд бол тэгээ айгуу сони тийм л яралтай байх гэж бодох бас хэдэн зүйл байсан. Яг ийм байдлаар ингээд ийм нөхцөл байдалд орохоор ингээд амар сонсон юм болоод юм шүү дээ. Би ингээд бодож байгаа байхгүй юу. Ингээд нэг лист гаргах гад. За ингээд хамгийн чухал миний толгоонд орж ирж байгаа юм юу вэ? Яг юугаа баглах вэ ингээд бодсон чинь нэг толгоонд юм орж ирэхгүйсэн. Тэгэнгүүт ингээд хүн ингээд амар сонин ингээд амар хүсэж ингээд тэр чинь ингээд хувцас сунараас хөсөөлөл ингээд тэр чинь ингээд зарим хувцсыг ингээд амар бодож хүсэн байж ингээд авсан юм хүн байгаа штэ. Тэгээ яг ингээд ийм байдалд ороо яг тийм хизээ ш тийм толгоонд орж ирдэг юм байна. Миний хамгийн чухал юм манай нөхөр хүүхд хоёр тэр хоёрыг авцсан. Тэг бус нэг чухал шүү дээ. Тэгэл ингээл
хувцас сунар ингээ жижиг сажиг юм ингээ бодохоор яг үнэндээ тэр хувцснуудыг хэдэн чамдаанд баглаад нааша газрын ачаагаар идэм үү хүмүүнээр мөөгч явуулаад тэгээд очсон тэр порт дээрээс амьдарч байгаа газар руу газрын ачаагаар аваад тэгэхээр бүр хэдэн $100 болон зөө тэрний орон зүгээр эндээс хувцаацсан баг хямдхан байгаа байхгүй. Яг ингээ тэгээ бодохоор ингээ яг энэ тийм орлуулж болох яг энэ дунд ингээ орлуулшгүй юм амар хуур байгаа байхгүй. Яг миний хамгийн түрүүнд толгоонд орж ирсэн миний iPad тэгээд гоё л чимэглэлсэн заяа. Гэтэ тэгээ бодсон чинь тэр iPad чинь бас орлуулчихар л юм байгаа хгүй тэг ахаа байлцсан шнэс. Тэгэл тэг гоё л чимэглэл авсан. Ryan-ийн амар хөөрхөн байсан. Ryan за жил листэ гаргаад ир би одоо баглах чинь чи юу ах уу гэдгсэн чи наа чи миний ганц байгаа. Тэгээ цаана нэг сүх байгаа. Тэр сүхийг мэргэнд өгөх юм чи шиг. Нэг казак нэг цүнх байгаа чи шиг тий. Тий наадах чи миний ганц би ганц аав чи шиг. Тэний хайкин бүүц тэгэл болсон тий. Нэг казак цүнх байгаа тэгэл болоод байгаа чи шиг. Нэг бодсон юмнууд нь тэгээ нэг хамгийн нэг жоохон үн тийм кабой малгай тий. Тэгээ би болохоор хамгийн түрүүнд тий. Малгай гэсэн шүү дээ. Малгайнуудаа л миний толгоонд орж ирсэн яг ялт ч амар тийм чухал нарийн бүгдийг авчихдаггүй юм чинь нэг малгайг л авсан да. Миний муу шарах юмнууд гэж бодохоор яг жоохон кашмир мэшмэр нэг тийм ноос ноолуран идэлэл болон аяны хэрэгслэл байгаа байхгүй. Тэрнээс ч зүгээр л өдөр тутмын өмд сам жижиг сажиг юмнууд бол гэж болно ш. Бэд юм бэ хүний амьдралд гэжнээс. Тэнгүүд тий хүний амьдрал нэг хэрэггүй ш. Нэрээ яг тэгсэн. Тэнгүүд одоо ингээд юу яагаад хүний амьдрал нэг юм хэрэггүй штэ гэдэг юмыг ойлгоцсон юм шүү чи. Тийм үү. Тэрээ чин даруй хэлсэн одоо нөгөө нэг үсттэй. Шампанс ууж хагаад. Юун дээр одоо ингээ ийш тийш ингээ амарх ингээ нүгэд ангууд чинь ихтгэж байгаа. Одоо хүүхдийн юм гээл баахан эргэтэй ирэхгүй мавс яг үндэ тэгээд тэд нар шивснийх урлуулчих юм биш. Тэгээ нэг чухал зарим юм ногт хэрэглэхгүй шал дими бас баах юм авсан юм байна тэгэл ингээл бас бодох юм аа. Тэгээ одоо дараа худалдан авалт ихтэй. За одоо нүүчүүл энийг чамдаанд хийх хүлүүл гэж одоо бодхоос. Тэгэл нэрээ сони тий яг орлуулж бол тэгэл байгаа газраас л орлуулчаар л юмнууд байгааз. За би одоо энэ гэрээс яавал ээжиг аав нь хүүхдээ аавна. Тийш би бас яа тэгж байгаа байхгүй юу тэр болон тохоо болгоно тэгэл тэр хувцс сунар би энэ гэр доторх байгаа энийг л авахгүй болно үуч гээд байгаа юм шиг ингээл зөндөө юм байсан. Тэг яг ингээ одоо тэр юу ч байсан бүр танаанд орж ирэхгүй байхгүй. Бас яг гэхдээ чи нэг бас харангууд аль наа чи юу лээ? Нати бас над камера над хар чинь яг юу дэлгэр харуултаа. Яг тийшээ харууллаа те. Харахаар би бүгдийн авмаар санагдаад байна гэж мэгсэн шүү. Одоо зай байна уу? Тэгээ бас нэг листэнд оруулаагүй нэмэлтийг бас оруулсан. Юу яваад өнгөрчүү. Одоо хэр зай байна? Тэгвэл би тэрийг аваад. Чи бас жоохон тэгсэн шүү. Тэр нэрээ Монголоос Америк руу ачаа авчрах хүн байвал холбогдоор ядрахт. Нэг юм зарын чанартай дугаарлуулж ин да. Тий. Гарчгийн зарын дугаар гэдэг. Тэгэл надаар бол нэг тийм сонирн байна дөө. Одоо тэгэл амьдрал оронгоор өөрчлөгдөхгүй л зарын дугаар гэдэг. Тэгээд тэгтээс гоё нөө шин тэр. Харин тий би ч удаас болж гэж бодож байгаа. Тий интернет гэж холбоо тасрна. Дээр үеих шиг нэг шуудан дээр очиж ярин захаа явуулна гэх юм шиг. Яриад байж болж чинь холбоотой байж болж чинь. Тэгээд ашгүй 100 мөргөн бид хоёр очих газартай болсон. Бүтэн жил билетнийхээ мөнгийг цааш нь хийж байгаа сар очиг гэж чинь. Ирээ сайхан тэгээд билет нийл мөнгөтэй байсан. Одоо бид хоёрыг тийчээ. Райнаар бүр
Тийм л сонирн байна дөө надаар бол тэгээд. Тийштэй. Тэгэл надаар бол тэгэл хүүхэд тэгээд гэр жоохон ахын чанартай л ийм л юмнууд байна дөө тэгээд. Яг уу чи яаж өөртөө цаг гаргаж чадчихна хаар. Өвгөн кино мань үзэх гэсэн чинь өөртөө цаг гаргахаар юу хийсэн сэтрхтэй. Би жоохон нэг юм нэхэж одоо жоохон гар мараараа юм хийдэг нэг хобби руу ер нь орох гэж аяг хичээж байгаа. Жоохон одоо нөгөө сүүлийн үед хүлээгүүг нь жоохон нойр морин хийгүү дэжгүй болоод өдөр мөдөр жоохон урт унтаж мундаг болох гээд байгаа хөрхөн. Тэгээд бас нэг айгүй гоё том мэдээ. Манай хүү өөрөө унтаж сураад байгаа. Бүр маш сонирхолтой заяа. Тэгээ ингээд эн чинь нөгөө нэг яг ээжүүд бол айгуусаа ойлгох бах тий. Одоо хүүхэд өөрөө унтаж сурна гэдэг чинь бүр маш том нэг юм дээдийн хувь тавилан хувь заяа юм биш үү? Тий. Маш том тий. Тэгээд одоо нөгөө хүмүүс чинь нөгөө хүүхдээ өөрөө унтаж сургах гэж нөгөө sleep training гэдэг маш том хүүхэд ингээд уйлуулаад хэдэн минут уйлуулж байгаа л тэгэл хэдэн минут орж жоохон бүүгэлснээ буцааж тавьж уйлуулал яадаг бүр амар техникүүд байд юм биш үү? Тэгээ би чинь тиймэрхүү юмнуудыг нэгдүгээрт бараг чадахгүй бах уу одоо нэг жоохон амар уйлахаар айгаад идэх хүн чинь хүүхдээ яаж гэж 30 минут тасралтгүй уйлуулгангууд миний бүр яхаар дарсан зүуд шиг сонсогдож байгаа юм чи. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг тренерын чийгээгүй ингээд өөрөө амар хөрхөн багаар ингээд нэг юм бүрлдээд ихсэн байхгүй. Тэгээд тэр нь яасан гэсэн чинь ингээд нэг юм өмнө нь ингээд яг нойр нь хүрхээр ингээд өөрөө унтаж чадахгүй ингээд амар ингээд аашлал ингээд заавал ингээд тэрвүүлж ингээд тайвшруулахад ингээд гадны тусламж хэрэгтэй байсан байхгүй юу? Ээжийн тусламж. Өмнө нь ээж аав хоёр хоёулаа тусалдаг гэсэн чинь сүүл рүүгээ ингээд райныг бүр гавтуулахаа болоод зөвхөн ээж хэрэгтэй болоод зөвхөн ээжээр тэрвүүлж унтна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи одоо ингээд эхний 3 сард чинь жоохон байхдаа өдөрт бүр 3-4 удаа унтж байгаа байхгүй. Айгүй унтдаг. Тэр болгонд нь би ингээд тэрврээд бүүэлж байгаа. Одоо тэгээд ингээд айгүй хүнд болж байгаа шүү дээ томроод. Тэгээд бүр сүултээ нуруу өвдөж байгаа байхгүй. Тэгээд заримдаа ч ингээд шууд ч тэрврээл нэг 10-20 минут болоод унтчихгүй бүтэн цаг маг ингэж бүүэлүүлж унтж байгаа байхгүй зарим тохиол. Тэгээд бүтэн өдөржин тийм юм хийхэр чинь би бүр ингээд бүр oh my gosh болж байгаа байхгүй. Тэгээд заримдаа ингээд угаасаа райн тэрвэрхээр уйлахыг мэдээд байгаа хэрнээ ингээд уур райныг чи тэрвэр чи бүүвэл. Тэгээ нөгөөд чинь тэгээ уйлахаар нь яах юм уйлахаар надад өгч. Тэгээ нөгөөд чинь ингээд тэгээ сүултээ ингээд угаасаа аав маав тэрвэрсэн ч болохгүй маань ингээд би тэгээ тэрврээд ингээд бийжсэн чи айгүй сонио сүүлийн яг 2-3-7 хоногт юм мэдгэтгэвчтэй гэж нойрных нь хэмнэлт нь өөрчлөлт ороод тэгээд яг нойр нь хүрээд эхлэхээр уйлах биш ингээд зөөлрчдөг болсон. Ингээд нэг юм нүдэн нь ингээд амар ингээд намуухан болол ингээд. Тэг яг зөөлрөөд эхлэнгүүт нь ингээд чимээгүй. Тэгээ нөгөө sound background noise machine нөгөө асаагаад тэгээд нэг юм өөрийнх нь орон дээр тавиад ингээд үлдээчингүүт ингээд ингээл дуграал ингээл нэг сонь аваа гаргаад ингэж байгаа л ингээл чимэг бол унтчихдаг болсон. Хөөсөн. Тэгээд нөгөө тэгтээ яг заримдаа яг тэгж зөөлрч жагаад гинт ингээд нэг юмныхан дургуун хөрвүүлч юм уу нэг юм болох болчихгоо ингээд уйлжлага юм л та дургуун нүрээд тэгэнгүүт ингээд очиод тэрврээд бүүгээлнэ эсвэл ингээд очиод соос мосгийн аманд нь хийх ч юм уу те нэг тийм интервеншн хэрэгтэй л юм л та тэгээдсэн чинь айгүй хөөрхөн сүүл рүүгээ бүр өөрөө унтдаг болж молоод тэгээ би тэд чинь Флорида руу явж нөгөө райны нэг имээтэйгээ уулзааг байсан тэгээ тэр имээтэй хүлээгүүг уулзуулж танилцуулаад тэгээ тэнд Флоридад байхад бол бүр амар өөр унтч мунтаад хүмүүс ч юм бүр гайхаа пүү ямар мундаг хөөхтэй вэ гэд. Тий. Тэгээ одоо тэгтээ яг бас мэдгүй өөрчлөлттэй болох шүү. Тэгээ яг нэг юм болчлоо ингэчлэгэнгүүд нөгөө нэг уусаа байн гайхамшиг хөөхтэй юм билээ шүү дээ энэ хүүхэд гэдэг чинь. Тэгэл одоо ингээл нэг хувьсан өөрчлөлттэй лах юм байна гэл тэгээл байж гэн дүү. Тэгээ яг тэгээ нойрнгаг өөрчлөлттэй байгаа учраас зарим тохиолдолд ингээд би унтахын хүлээгээд нэг юм монитор авцсан. Тэгээ тэр монитор дээр ингээд сонсч идэв. Тэгээ яг нэг юм зүгээр маяглж уйлж гинэ эсвэл бүр яг жинхнээсээ ингээд хүн очихоос аргагүй адилд уйлж гинэ гэдгийг ялгачаад байгаа болохоор хажууд нь би ингээд жоохон уцаа оролдох хажууд нэг өөр өрөөнд ороод өөр газар
уц муцаа оролдоод эсвэл ингээд нэг жоохон юм нэхээт ч гэдэг юм уу. Өөр юм хийж агаад тэгээ унтчихвол тэгээд туйлын баяр баясгалан болоо да. Тэгээд яг уу жоохон тасгал масгал хийх гээл үзэж чинь. Тэгтээ тасгалыг хэдэн 7 хоног болж гинөө. Тэгтээ бас тэгээ учиргүй ингээд амар ингээл бистэ ми тайм гаргаж чадахгүй байна маань гэж стрессдэх нь бол гайгүй байна. Тэгээд тэгээ яг уу нэг хэсэг хүлээгөө амар ашгүй таахгүй юу. Бараг ингээд нэг удаа нойрч хөгдөж гинөө. Шөнө хэр унтж гин. 6 мургаан цаг 7 цаг нэг өдөр бүр 8 цаг тасралтгүй унтдаг байхгүй. Тэгэр чин баг юм. Тэгтээ яг хүлээгөө унтангууд би унтахгүй байгаа штэ. Хүлээгч аягүй штэ унтчих жоохгүй 8 гэд. Тэнгүү чин би ч идэг унтгасаараа л 10 11 болж байгаа. Үе. Яг уг нь хүлээгөө унтангууд нь шууд зэрэг унтвал баг 8 цагийн нөр шууд хаа. Тэгтээ тийм гэж байхгүй л. Тэгээд шөндөө нэг сэрээд момент чингуудаа шууд буцаж унтаад бийсэн аахгүй. Тэгээд нойрны хувьд аягүй дэжгүй байсан. Тэгтээ сүүлийн 2 3 өдөр бол ингээд одоо 2 цаг тутам сэрж момент чинь шүн. Тэгээ жоохон ядраад байна. Тэгээд яг үдээс хавш маш зав цагаар бол унтна. Тэгээ яг нэг хэсэг чинь нөгөө яг эхний яг хүлээгөө төрөөд нэг 3 4 сар ер нь бол нэг тийм төгшүүр өндөртэй. Тэгээд ингээ хажуугаар нь нэг юм хүүхдээ төр үлдээгээд ингээд гадагшаа гараа подкаст хийх гэх Монголд хахад тэгээ явсан штэ. Тэгж юм гэхдээ нэг юм айгу тийм гэлтэй яг нөгөө гимшил чинь гимшээд ингээд тэгээ ингээ Америкт дөнгөж ирчээд байж хахад нөгөө одоо миний амьдрал чи айгу юм амарчлагдчихсан байхгүй юу. Одоо ингээд хадминд байгаад байгаа нь манай хадмууд ч ядчих чинь амар хоол унд хийх дуртай өөрсдөө ингээд хоол нь айгу ач холбогдол өгдөг хүмүүс. Тэгэнгүүт ингээд өөрсдөө ингээ хоол хийнэ ядчих хат чинь заяа. Тэгээ би энт чинь хоол ямар хоол хийх юм гэж санаа зовх юм байхгүй. Нэг гэр оронч цэвэрлээд байгаа байхгүй ингээд хүүхд харах нь л одоо миний 100% гол ажил болчиход байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд цаагаараа би ингээд арилж аргаад байгаа юм биш үү гэсэн нэг тийм гимшилтэй заяа. Зүгээр энийг энжой хийчих чадахгүй бас заяа. Тэгээд би нэг хоёлаа айгүйх ингээл утсаар ярихдаа би бас ингээл хэлсэн шүү дээ. Тэгвэл чи бас намайг юм гэлтэй болоод байна. Зүгээр натах enjoy хий. Заавал хүн тэгж зовж хөөх төгсгөх албуу гэл чи нэг тэгсэн шүү дээ. Тэгээд ангууд чинь нэрээ тийш. Тийш дээ. Тэгэхээр одоо зүгээр чадж байгаагаараа enjoy хоёр дахь хүүхдтэй чинь бас. Тэгээд сүүлийн үед айгүй бас гэлтэй байх чинь багсчих ч үгүй ч мэдэхгүй шүү дээ. Тийм тэгэхгүй бол ингээд цаг хугацааны хувьд ч тэр одоо би бас ингээл ковидын үед ингээл бэбитэй болцсон. Тэгэл зөвхөн ингээл гэртээ тэгэл Ryan full time ажилтай тэг ингээд байсан бол нөхцөл шал өөр байхсан баг. Тэгэхээр тэгэл ингээл цаг хугацаанд харин тийм шүү. Үгүй гутрал руу орох чинь зүгээр маш хаяанд бийж идэм байж штэ тий. Шууд гутрал хаяанд. Дөрөөл авал тий. Зүгээр нэг галтархад л ороход бэлэн. Тийм. Хөлөө дүрээл аваад гэж. Тэгээд биюн гэл. Тийм тэгээ одоо тийм чамаг гоё гимшихгүй байгаасай л гэж. Үгүй гэхдээ би хилээд ч одоо болчих ч юм гэж баах уу. Гэхдээ зүгээр би нөгөө нэг тийм байсан энэ төргээд яриад байгаагийн юм. Тийм. Тохроо шал нийгмийн цагийн бүх юмны өөр байдал байгаа хгүй тэр чинь тохроо бүртэн гэдэг чинь ингээд юм сайхан л байна л да. Тэгээд одоо наанаа чи нэгэнд ингээд байгаад нэг юм гэрээ ажил хийхгүй байгаа да зовж мавдах шаардлагагүй хоол хийхгүй байгаа зовдох шаардлагагүй зүгээр ингээд зүгээр бай. Тэгэл хөлөө дөрөөл аваад гэж хасаа. Тийм. Гутрлын нуурлуу нуурлуу. Болохгүй л нэг сэлт нэг шумпчаал гарч ирээ л. Зүүн хөлөө гутрал руу дүрцэн явж гин гэдэг нуурлуу. Яах юм бэ миний найз. Авраарай гэдэг. Стэдэс томол найз авраа штт. Тэгээд
Харин тэгэл амар сонин нэг тийм гимшиллийнхаа юмыг одоо тэр конопо тэр гимшил гээд тасаад байгаа тэр юмаа жоохон намдуу байхгүй бол балаа юм шиг ингээд гимшиг кофе уугаад суулж байхдаа хүртэл гимшиддэг байж үлээ. Тийм шал болоо. Тэгэнгүүт чинь ийм кофе уусны чи юм хэрвээ тэгж гимших юм бол зүгээр тэг хүүхдээ араас сууж гэж тэгэл кофе уусны ч хэрэггүй л байгаа байхгүй тэр чинь тэгж тэгэн уух ямар хэрэг вэ? Тийм. Гэтэ тэгэж бас яг чадахгүй. Тийм тэгэл ажил хийгээд цалин аваад цалингааж өөртөө өрч чадахгүй. Тэгэл ер нь бол ингээл тийм амьдралын авч болох тийм юмнуудыг хүртэж тэгээд I deserve it гэж чадахгүй байна гэдэг чинь бас амар хэцүү шттэ. Тийм. Тэгэл чи бас надад амар тэгэж хэлдэг шт. You deserve it. Чи энийг хүртэх хэрэгтэй шүү. Энэ хүртэл хичээсэн юм чинь гэл аялд явхаас өмнө хүртэл ингээл өмнөөс ч мөр баярлж ингээл тэгэж мэйнгут бас бодож байхгүй нэрээ би чинь ягаад болохгүй гэж мэг. Тэ. Гэхдээ яг 100% мэдгүй чадаад ч амаагүй ч юм уу. Гэхдээ ойрд бол ерөг нь бол маш сайхан байна өө би чинь ингээд ямартай ч нэг амар ямар нэгэн байдлаар тийм аз жаргалгүй тийм дүнсийсэн инээж одоо юм баясдгуул тийм ээж байхгүй гэж амар боддог. Тэгээд тэр маань жинхэнэ энийгээ дагаа болтой байна. Одоо тэр нөгөө ээжүүд ингээл тайм байх тас хөхрөөдөл байх чинь өөрөө яг юу байхгүй тийм. Бас цаагаараа давхар өөр хөдлөө хийгээд байгаа юм биш юм шиг биш 100% өөр хөдлөө хийгээд юм биш. Давхар гэр бүл хүүхдээ хатлаа me time авах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгээд дээр нөгөө нэг тэгсэн гэдсэн шүү дээ. Нөгөө манай бас нэг найзууд бид нар саяхан энд нэг цуглаад нэг гэр бүл нь бас хүү бэбитэй болсон. Тэгээ хоёр бэбитэйгээ ингээ бид нар цуглаад тэгсэн чинь нөгөө ирчүүлэн айгүй сюрприз барьж ийн гэд бид нарт юм массажны цаг авцсан. Нэг газар тэгээд момо саагаад сүүгээ саагаа бэлтчих. Тэгээ бид нар хүүхдүүдэд хараад үлдээ та нар яваа сайхан массаж хийлгэж чэдэр гээд. Тэгээ массаж хийлгэж байгаа байхгүй. Тэгснэ ингээд амар гоё юус ахгүй юу. Тэгснэ ингээд массажнасаа гарч ирсэн ээ. Яг үндэ тэд нар өөрсдөө бэлэг авсан юм шүү гэж байгаа байхгүй. Яасан гэсэн чи одоо нэг бид нар ингээд амар сайхан аштай болцсон. Амар ингээд happy одоо ингээд гэрт очингууд ингээд ерөөсөө уур хөрөхгүй сайхан ашлах тийм нөхцөлд орсон. Ер нь тэд нар өөрсдөө бэлэг авсан юм шүү. Бид нарт бэлэг аваагүй өөрсдөө л авсан юм байдаг шин тэр. Гэхдээ яг бодит байдал тийм байгаа даа байхгүй. Сайндаа жишээ нь ирчүүл. Тийм. Эхнэр happy бол гэр бүл happy шүү. Амар тийм энийг л уг нь ингээд хин нь ойлгочвол зүгээр л байгаа л байна л да. Тийм. Тийм шууд. Гэтэ тэгэл яг миний хувьд бол яг тийм л байдаг шүү дээ. Би happy байх юм бол мэрэгэн happy байдаг. Би дүнсийгээл сонирн болоод гэх юм бол ядчихдээ амар анзаарахтай болохоор тэгэл угаасаа ээжийн сэтгэл санааны байдлаас угаасаа нэх байгаа хамааралтай юм гэл санаа зовоол эхэлж байгаа байхгүй юу. Үгүй ээж ч гэжтэй тэгээд аав нь ч гэсэн бас тэгэл стресстэй байгаад байвал адилхан л нөлөөлөх байх л та. Тэгтээ ээж ялангуяа хүүхдтэй даяараа нэг ирэн уурамсаж байгаа 24/7 бүхэмтэй нь холбоотой учраас ялтчгүй л тийштэй. Харин тийм. Тэгээд нөгөө тэгээ хүүхэд энэ төр сайхан хараадаг хүнтэй байна гэдэг чинь бас үнэхээр том хувь шиг шүү. Харин тийм. Одоо тэгэл энийг сонсоол бас ингээл тэгмээр л байгаа. Тэгээ хүүхдийг хараадаг хүнгүй байгаа зөндөө хүн байгаа хөө байгаад байгаа юм л та тий. Тийм. Гэхдээ яг хөө зүгээр нэг одоо гарцаагүй зүйл юу вэ гэхлээр хүүхэд мөнхийн одоо учир нь олдохгүй уйлааддаг жоохнороо байхгүй. Хүүхэд мөнхийн 1 настай 2 настай эсвэл бүр нэраа тэ хэдэн сартай эсвэл ингээд амар нийди 3 настай ч юм уу эсвэл одоо яг мэрэгний насаар бол амар үзэл бодлоо илэрхийлж тэмцэгчтэй 4 настай бүр ингээд шандас сордог тийм настай
настай мөнхийн байхгүй. Тэгэл цаг хугацаа явж байгаа болохоор хүүхэд томрол бие даах цаг мэдээж ирнэ. Тэгээд үнэхээр ингээд чамааг амраах хажууд чи ингээд байгаад чамд өөртөө гаргах амрах зүгээр тийм цаг. Одоо яг гаргачих тийм хөнгөө байгаа бол үргэлж юм байх цаг хугацаанд итгээрээ тий. Бас айгу жоохон гүрийгээрээ юм шиг үлээ тий. Ойлголт. Одоо ингээл яг хүүхд бас уйлж муулаад тий одоо ингээл хүүхд ингээл байнга шүн сэрж мөрөөл ингээл тэнгүүд oh my gosh одоо дандаа ингэж тэргээр ч бас ингээл амар яаж нэг тисх юм бэ энтер гэж бодохоор ингээд улам амар хэцүү шүү дээ тий. Гэхдээ хүүхд маань том болно штэ. Хүүхд маань утахгүй их унтдаг болно. Хүүхд маань ингэн гэж утгаар арай л нэг сэтгэл тайван болд юм билээ тий. Тийм тэгээд одоо хүн ингээд окей 80-наас насалдаг байлаа гэхэд ер нь бол нэг юм 3-4 жил л тэгж нийтийг тэрвүүлж байгаа байхгүй юу. Одоо бол би мэрэгнийг угаасаа тэрвэрж унтана, бүгэлж унтана гэж байхгүй штэ. Тэрврээд ч гадуур явж би чадахгүй штэ. Ингээд дингис том болцсон. Амьдралын мөрчлөлтөд харьцуулаад яг амьдралын юм хугацааг нь бодглохлоор амар бага цаг уу байгаа байхгүй юу. Тийм. Ер нь бол тэгэл нэг тийм 4 хүрээл би бол ер нь бол даахаач болсон мэрэгэнч тэгж нэг хаахта одоо нэг хаяа намайг гуйж өөрүүлээ гэдэм би тэгээд үүрэх хэмжээний чадалтын хитээ үүрэхэд тохиромжтой гуталтай байвал бас жоохон өөрч өгнө хөр хямтай. Тэгэл одоо энэ хүүхэд ч одоо сургуульд ороод ангийнхны хажууд битгий үнсэдэл болчих штий. Тийм. Тэгэхээр ч жоохон юун дээр чангалдаа гэхдээ ах тэ жоохон гүрийчтэй ах тэ хүүхчүүд тусгал болдог гэдэг дээр тийм нөгөө одоо ингээл нэг сэтгэлзэн хувьд аягүй жоохон тогтуруу жоохон хэцүү байгаа үед хүлээгүүгийн уйлж байгаа ингээд шал өөр сонсогдно. Зүгээр сайн сайхан байхад уйлж байгаа шал өөр сонсогдно. Тэгэл за өөртөөгөө л ажиллахгүй бол иви эндийг ялах юм чаавас юугаа мэдгэвтэй тэгэл намайг ямар албаар ингээд байгаа биш гэж бодох юм. Заримдаа яг ингээ уур хурц үед ёо яачаад байгаа юм бэ юу нь болохоо ачаад байгаа юм бэ гэж бүр хэлмээр санагдаж байгаа байхгүй. Яа харин. Тэгээ харин томорхоор нь хэлнэ шүү дээ. Яг нөө нэг би чамд тэгээд дүүсэн шүү дээ. Би ингээд сэтгэл санаа хэцүү байх үед хүүхдээ ойлгохоо болчдөг. Зүгээр байж байгаа л тэр байгаа тоххой тий. Юу гэсэд байгааг нь ойлгохоо болчдөг. Тийм зүгээр л байж байгаа л. Тийм би өөрөө нөгөө нэг ойлгохгүй байгаа болохоор бүр стресстүүлээд бүр ингээд уйлуулад байд юм байл л те. Би ингээд тайван байгаа үед ер нь бол хүүхдээ ингээд хараал чи одоо хүүхдтэйгээ уйлах чимээг өлсөж гин үү эсвэл үнэхээр хэрэгтэй болоод уйлж гин үү эсвэл зүгээр авахуулах гээд уйлж гин үү гэж ялгадаг л болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд чи дахиад хэдэн жил амьдрахаар чинь ер нь хүүхдээ яг яамар байгааг нь хараал уншсан чи ингээд тэнгүүлсгээд нэг мэдж байгаа ч гэсэн ингээл уур хүрээд байгаа. Даун байгаа үед бол хүүхдээ уншиж яг хэрэгтэй хариултыг нь үзүүлж чадахгүй. Тий. Зөв уншиж чадахгүй тий. Зөв харьцаж, зөв яриад байгаа юм ин ойлгож, өөрийнхөө яах гээд байгааг ойлгуулж чадахгүй болоод яа, юу нь болохоо болчиход байгаа юм бэ гэл. Тэнгүүт тэр ч хүүхдээ ойлгохгүй шүү дээ. Юу нь болохоо болно гэж яг юу гэсэн юм бол гэх. Тэгээл аимшигтай ууртай ээж болоолаа. Харин тий. Өөр тэгэл ингээл ухаал ингээл бодоол ангууд гэхдээ амар хөөрхөн баацдаг хүүхэд. Уйлж мөлөл ингэж байгаа нь хөөрхөнтэй өөрт нь хэцүү байгаа л ингээл хурдулж байгаа байхгүй тий. Тэрнээс шиг ээжийг нэг чадчихъя тий. Ингэчи гисэндээ биш хөөрх юмтан. Тэгээд бодох нь хийнэ тий. За хүүхдээс нь надад за ингэж подкаст тусах юм дэр. Дахин ирлээ. Энэ дугаар маань тэгээд айгу яг л сан сайхан гэсэн л дугаар болж байна да тий. Тий нөгөө бид хоёр нөгөө нэг угаасаа дугаараа бичихгүй голтноо айгу зайтай байгаад тэр зайн дундор бас
амьдрал амар өрнөд байгаа болохоор тэрийг бас хуваалцах хийх гээд хуваалцмар санагдаад. тэгээд нэг ийм дугаар тэгээд ингээд сүүлийн хідэн дугаар юу нэг ийм сонио сайхнаал хуваалцах дугаар болоод байна. Тэгээд жигдэрчгээр яг нөө сэдв бариад ярьдгаараа. Тэгээ бас чадхаараа сонирхолтой зочин оруулаад тэгээд яриулах юм байна. Би одоо нөгөө нэг одоо та хэд ингээд аарыг завгүй болчихыг мэдсэн юм чинь. Арын нүүдэл судалгаа завгүй байх хугацаанд би нэг 2 зочинтой дугаар хийж таарах бах. Тэгээ нэг нь болохоор энэний дараагийн дугаар манай нөгөө нэг бямд нэм бит 2 номныхын тухай дурсамжийн газрын зураг номны тухай тэгээд тэр ном бүтсэн тэр төслийн тухай нацагд орж их зохиолчийн мөрөөр яаж явж төсөл яасан тухай тэр үед бямба бас яасан тухай ч юм уу би нөгөө номоо уншиж арай дуусаагүй. Давхар бас одоо зүгээр манай бямбаг гэд манай бас айгүй сайн найзуудын нэг байгаад байгаа. Бямба нэмгээд сэтгүүлч бас утга зохиолын ажилтан гэдэг ангийг төгссөн ажилтан байгаа. Утга зохиолын утга зохиол судлаач. Тэгээд цаадах чинь ер нь зүгээр хувь хүний карьерийн хувьд ч тэр ер нь айгүй сонирхолтой яаж ингэж явж байгаад энэ төслийг эхлүүлэх болов те яг энийг бас карьерийн хувьд маш хэмиг туулсан шүү дээ. Цаа чин те full time ажиллаас ингээд өөр ингэсэн хүсэл мөрөөдөл бодож явж исэн юмар ийм том төсөл хэрэгжүүлээ ингээд явж байгаа гэдэг талаас бас айгүй гоё юм ярих бах гэж бодож байгаа те. Тэгээд аль чадхаараа гоё яриа хийнэ. Би тэгээд бас асуулт сайн бэлдэж чадахгүй. Тэгэл юу ч номоо уншаад тэгээд номноосоо төрсэн сэтгэлдлээрээ эхлээл тэгэл бямбаага жоохон ухах санаатай л. За чи тэгээ сайхан өөрөө гоё яриад явчих واخ дөө. Өөрөө сайхан ярьж واخ уу. Тэгээд би сайхан бас ярьчихнөө. Би бас чадхаараа нэг ганц тэгээд нэг тийм зочинтой дугаар remotely. Хоёлоо нэг бас хинхнийхээ завгүй үеэр нэг дундуур нөхөд нэг зочинтой дугаарууд бас хийгээд гэж ярьсан те. Чи гэхдээ ах нөгөө нэг юу ятлаа төхөнтлөө нэг наашаа санаа зов яах вэ? Би гаагүй яачих واخ. Тэгээ чи жоох хүүхдтэй тэгээ бүр өөр газар руу очиод нүгээд тэгээ райн дөнгөж ажилд ороод хэмнэлтэд ортол бас нэг хөрхөн болох байлгүй. Тийм чин бас нэг яах вэ? Тэгээд би юуц нэг 2 зочинтой дугаар хийгээд 5 сар аваа гарчаа баярлалаа. Тэгээд тий орж ирээрээ. Тэгээ би ийшээ тийшээ ойрд явахгүй юм чинь. Яг хөө тэр нөгөө нэг хот Шинжээн лөө юу судлаж явсан тэндээс л гинт нэг явах хэрэг гарчих юм бол нэг цөөхөн оногоор явах. Гэхдээ гайгүй хөө гэж бодож шүү. Зэ тэгвэл хойлоо ингээд өндөрлөхүүдээ энэ дугаараа тэгээд угаасаа яг сэдв барьж яриаг болохоор тийм дүгнээ тасч байх ч юм байх. Дүгнээд ах. Ер нь зүгээр нөгөө бит хоёр хайлаа энэ дугаарыг ярьж хат гэсэн ш нь нөгөө гимшихгүй жаргацгаа илүү. Тим нэр үг юм уу яриад байсан. Гэхдээ яг хоо тэгээд за би одоо нас гимшихгүй жаргана гэж бодоол гимшихэ болчин ч гэж юу байх вэ? Тэгтээ бас яг хоо багаар нэг you deserve it заримдаа ч гэсэн хүн жаргаж болно штэ гэдэг. Тийм. Заримдаа бас жоохон мяа байж болно шүү. Дандаа лаг маг байгаад ах угаасаа боломжгүй штэ. Тэгээд мяа байгаагаа мэдрээд тэгээд заавсгаа мяа байж болно штэ гэж бодоод. Гэхдээ хэцүүлдэ би бас сая бас нэг жоох мяага мэдэрч 4 шөнө ойргуулах нь л гэж тас. Нилийн хөрхөн л газ тэгээд нэг драматихгүй гутарч мутардаг болчихжээ. Тэр маань бас айгу өөртөө айгу онц тавилаа. Тий, яг хөө энийг өөр дараа сэдв болгон яри. Өөртөө итгэлгүй байх үеийн бодрол гэдэг. Хойлоо эсвэл нэрээ зарим дугаараа бас ингээд чадвал хойлоо холбогдоо бүр хойлоо холбогдож чадахгүй бол ганцаараа дугаар хийх үү гэснээс бодрлоо хуваалцсан. Яа, тэр харин сте димэрээд явж өгөх болов. Уйлж мөйлцэн нөгөө лайв хийх юм тэр мэдрэл авч юм босорч маашгүй. Эсвэл нөгөө нэг яг хөө тэр сэдвэр бодсон бодролтой ойролцоо сайхан буу халах үс өөр нэг зочинтой ярд бас болгол юм л та.
ганцаараа яхаар бас нэрлэх юм. Тийм. Ми. Ганцаараа сонирн байхаа. Би уг нь сая Японд явахдаа нэг влог хий гэж бодоод хэдэн видео бичиж үзэх гэж үзсэн. Тэнгүүд чи ингээд ганцаараа юм яриад явхаар харин жонсон. Яг нэг сурчгал байх л ритмэнд орчуул уг нь болох л та тий. Тэгээ сурчгал ах. Тэгээ уг нь бол би чин айгу аяллаасаа 1 2 влогтой ирэмэри. Тэгээд ядгийн би чин чаналтай хүн. Би чин чаналтай хүн чанал дээрээ тя тэнэж яваад ирлээ гэд 2 влог орвол оръё гэж мэгэж бодоод тэгсэн чинь байхгүй. Уг нь одоо нэг хідэн уг нь бас нэг нөгөө нэг би Японд айгу юунд хоноо явуулсан байхгүй капсул хотелд ороод унтчихдаг. Хотел биш. Ороод унтчихдаг. Тэгээ тэрний нөгөө видео энтер уг нь бол авцсан байгаа. Тэгээд рил болох материал байгаа. Хийгээгүй л байна. Би хийнэ. Би хийнэ. Би хийнэ. Тэгвэл тэгээ гоё. Сан сайхна хаваалцаад контент хийгээрээ. Би ч гэсэн тэгэл бодд юм уу? Одоо ч гоё контент хийнэ мэнэ гэл. Тэгээ одоо яг хөө тэгээд яг нэг хэмнэлд ороод нүгээд райны ажил төрөл эхлээд нэг бидний амьдралын хөвшил нэг юм тогтуржоод эхлэхээр контент хийнэ гэд амлчи. Чиний бас очих газар айгу материал сайтай байх хаа. Дүү байгаль үсгэлэнт газар битүү контент хийнэ явах. Тийм. Гэхдээ бас нэг өөртөө дарамт өгөхгүй тийм бол дарамт өгчгөрэй хэцүү дээ. Тийм өөрийнхөө нэг өдөр ч юм уу daily ч юм уу weekly ч юм уу юм хийвэл бас хөх гэмээр бас сонин юмнууд гарч ирэх байхаа. Тэгээл өдөр хоног нөгөө яг адилхан өрнөж байгаа өдөр хоногоо ядаж нэг контент хийж нэг жоохон сонирхолтой утгатай болох гэж үздэг бах та. Тэ нөгөө гутрал руу хөлөөд үрээд байвал тэгэрээ. Шумпах гад байвал. Шумпах гад байвал тэгэрээ. Би одоо өглөө ажилтай тэгээд харин тийм. За тэгээ сонссон та бүхэндээ баярлалаа. Утгагүй эргээд уулзъя. Тийм хүлээж ийсэнд баярлалаа. Тэгээд иймэрхүү байдлаар дугаарууд оруулж агаад бас уучлаарай. Тэгээд нэг жигдэрх юмдаа бас байгаа хаа гэж найдаж байна. Бид жигдэрнэ. Тэгээл эдэгтэй. За тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа шүү. Тэгээд хөрхөн юм бичээд Instagram арч тэр, юугаар арч тэр, коммент орч тэр хөрхөн юм бичдэг хүмүүст бүгдээрээ нэг хөөрхөн санагддаг шүү. Та нар өөрийнхөө цаг завыг баран байгаал орж ирээл юм бичээл зүрх дараал байждаг. За тэгээд бай. Сайхан амраарай өглөөний мэнд гэдэгхгүй. За тэгээд утгагүй болцъя. Бай.